Дуртай өдөр тавтай морил үзэгчтэй амралтын өдрийн хөтөлбөр эхэлж байна. Би та бүхэндээ уламжлал ёсоор маш сонирхолтой олон мэдээллүүдийг бэлтгэсэн байгаа. Мэдээлэл гэхээс илүүтэйгээр энэ 7 хоногийн зочид надад маш сонирхолтой санагдаж байгаа. За ялангуяа өнөөдөр амралтын өдөр тийм ээ гэр орноо цэвэрлэе, эмхлээ зэслэе гэж бодож байгаа охид бүсгүйчүүд гэрээ эзэгтэй нар байвал илүү бас дэлгэцэн дайгтсан суухан зүйтэй болов. Ягаад тэгэхээр Японы нэгэн эмх цэгцийн арга барилыг бас Монголд хэвшүүлж байгаа бас сонирхолтой нэгэн зочин ирж та бүхэндээ гайхалтай ярилцлага дэлгэх болно. За мөн За мөн нэгэн уран бүтээлч та бүхний чихээрээ таньдаг гэдэг тийм ээ. Дуучныг за дуугаар нь таньдаг гэдэг та бүхний сонсоод за сонсоод шууд таних тэрхүү дуучныг одоо танилцуулах болно. За мөн миний очих дуртай газар энэ 7 хоногт бэлгүүн нэгэн сонирхолтой зүйл хийсэн байгаа тийм энэ болохоор одоо хаягдл за тийм ээ хаягдлыг одоо дахин боловсруулж хэрэгтэй зүйл болгох яаж болгох вэ гэдэг одоо тийм болгодог газар наачиж сонирхсан. Декобаж урлал гэдэг яг юу болох талаар бэлгүүн сонирхолтой зүйлсийг хийж туршиж үзсэн байгаа. Тэгээ мэдээж дэлхийн ертөнцид болж өрнөж байгаа Холливуудын одын сонин сайхнаас та бүхэндээ хүргэдэг сошиал ньюсыг хүргэх болно. Ингээд хамгийн эхний зочинтой уулзцгаая. 1 2 3 Монголын залуучуудыг тийм ээ бас нэг хэсэг эм хоруулсан нэг тийм дуучин байна. Тэгэхээр миний мэдхийн за Монголд яг тооны нэртэй дуу за iStop-ын 76 байна. 1 2 3 гэдэг дуу та бүхэн мэдж байгаа. Ингээд студиуд маань Hype Man Entertainment-ийн artist намун ирсэн байна. За үргэлж өдрийн минь. Намын өдрийн минь. Оянтлаг хаалгатай намхан сайхан ирсэн байна. Өглөөс ирээд нүдэн нодор бүрнийг эллоор гэж итгэн Учимури тарагдах хөнгөнгийн туяндон би алхам салхитай бол яг анх нөгөө нэг энэ дууг дуулахдаа бол яг эморлий гэж бол өөр зохиоггүй гэсэн тийм ээ. Ер нь гэхдээ нэг тийм юм биш. Яг ер нь бол хүмүүсийн нэг комментүүд өгдөн шүү дээ. Дууны комментүүдээс ингээ харж байхад сонсогдлыг шууд ингээл хүн тайвширчдаг. Шууд ингээд хөвсөлтөл ингээл явчихдаг шүү. Тэгэхээр намун маань ямар ч байсан яг уран бүтээлийнх нь нэр нь болохоор намун тий. Ягаад яг тийм бичлэлтийг сонгосон бэ? Тэрнээс ярих л да. Зүгээр үгүй нэг тийм янз бүрийн нэр үгүй гэхээр амар хэцүү байсан юм аа. Тэгээд зүгээр намун гэдэгтээ арай ойрхон гэхээр One гэдэг үг чинь нэг л гэсэн үг шүү дээ. Цаагаан. За ер нь тийм тий. Тэгэхээр намун маань уран бүтээлийн сонин сайхан маш ихтэй ярьсан. Тэгээд ер нь бол сүүлийн үеийн залуучууд нь маш их анхаарлын төвд байгаа сонирхлын татж байгаа уран бүтээлч. Тэгээд урилгын маань хүлээ авч ирсэнд юун түрүүнд баярлалаа гэж хэлье. Тэгээд намун маань маш гоё урлагийг дуулахаас гадна дууныхаа үгийг бас өөрөө бичдэг гэсэн тий. Тэгээд одоо бас жүжигчин болж байгаа. За намуухан киноны талаар яриа. Намуухан кино болохоор ерөнхийдөө их тийм гоё энгийн хайрын түүх. Тэгээд яг тэр хайрын түүхээс хайрын доонууд яг яаж бүтэж байгаа талаар тийм зохиолтой байхгүй юу? Ер нь бол яг миний амьдрал бол биш ээ. Хүмүүс жоохон тэгж бодоод надаас айгүйх асуугаад л. Намунд зориулж киноны зохиолыг бичсэн үү гэх маягаар асууж байна. Hype Man Entertainment хийж байгаа тий. Кино зураг авалтаа хэдэн яруу хугацаанд үргэлжлөө яг өөрийнхөө ер нь яг шин залуу уран бүтээлч хүний дүрд тоглосон баг тийм ээ. Ер нь бол дүр нь бол бараг л өөрийнхөө дүрд тоглолцсон л та. Тэгээд ерөнхийдөө манай кино зураг авалт яг 4-7 хоногийн дотор явагдсан. Нөхчөд тах юм сони юм. Нэгэнт хоёулаа мөнгийг наваад хийж өгч байгаа болохоор яаж ийгээд л хийх хэрэгтэй. Чамд авьяас байгаа. Жаахан дурсгал дутаад байна. Би жаахан төвлөрч чадахгүй байх шиг байна. Хуурай ахын нэг амралтын газар байдیں۔ Тэнд ганц 2-7 хоног төхнүүд ляс дуунуудаа дуусгаад гачгүй. Тийм богнохсон даа. Тийм. Залуучууд бужигналж байна. Бужигналсан биз дээ. Бужигналсаа. Тэгэл ер нь сонсоод хахад нөгөө нэг өөр кинонууд болохоор хамгийн багадаа нэг 20-30 хүнтэй, тэнгуүтэй хамгийн ихдээ 100 хүнтэй тийм кино бүрэлдэхүүн байд юм байна шүү дээ. Тэгсэн чинь манайх ерөөсөө аруулаа л гэсэн. Тийм. Ерөөсөө л аруулаа. Вау. Тэгээд ингээд кино зураг нөгөө нэг дөрүүд байгаа шүү дээ. Тэд нар одоо нөгөө зураг авалт өдрүүд байх юм бол явчингууд нэг 5 6 улаа үлддэг ч юм уу. Би тиймэрхүү л айгуу гоёсоо. За намун маань хүмүүс ерөнхийдөө дуучин гэдгээр нь илүү сайн мэдэх бах. Тэгээд одоо оюутнуу ямар ажил мэргэжилтэй вэ гэдгээс бас өөрөө жоохон танилцуулаач илүү дэлгэрэнгүй.
За би одоо штэсийн архитектурын ангид суралцдаг. Тэгээ одоо 3 дугаар курс. Дараа жил 4 дугаар курс. Маш олон талын авьяастай юм аа. Кино тоглох саналыг юу наах яаж хүлээж авч ирсэн бэ? Ер нь өөрөө бас их юм нэг намуухан зөөлхөн юм нэг юм дээ. Тэр чинь тийм байна. Хүмүүс тэгдэв үү? Жүжиглэх ямар байсан бэ? Жүжиглэх бүр амар гоё санаад бүр амар гоё. Тэгээд манай зохиолыг ерөнхийдөө манай Hypeman Entertainment-ийн Баттугаан гэж хүн бичсэн байдгийг. Тэгээд манай ах болохоор бүр яалтчгүй ингээд бүр ингээд намайг зүгээр тэнд ингээд битцсэн юм шиг тий. Зарим ингээд хэлдэг өгнүүд нь хүртэл миний өгч юм шиг нэг тийм амар амар байсан надад бүр. Дүрээ гаргахад бол ямар тийм жүжиглэх шаардлагагүйгээр яг өөр тийм ээ. Маш гоё. За тэр яг хоёр юу юм бэ? Бид хоёр music producer-аад. Дуу зохиогоол надад л ямар тийм аюус байхгүй. Нэрээ би тэгж чадхолоо. Хүмүүс миний дуунуудыг сонсоод амар гоё уурал. Тэгээд ингээл өмнөх турсамжуудаа санаал. Би нэр үнэхээр тийг хүсэж байна. Дөнгөж 21 наснда кинон тоглолцлоо. За бас хүү хэдэн дуу тийм ээ уран бүтээл гаргацлаа. Бүр хит болгочлаа тийм ээ. За тэгвэл дараачийн одоо хит болох дууны талаар одоо зорилго юу вэ тийм ээ? Үзэгчтэй хүргэж байгаа, сонсогчтой хүргэж байгаа дуу юу вэ? Дууны талаар. Дуу гэх юм бол би ерөнхийдөө яг 2018 онд ерөнхийдөө яг нэг цомог дээр ажилласан. За. Тэгээд одоо яг киноныхоо өмнө гаргая гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд ерөнхийдөө хит дуунууд гарах байх шүү. За. Мондөг. Кинон 4 сарын 10 хэдэн нэмсэн мөлий? 4 сарын 12. Сар хүрэхгүй хугацаа шүү дээ. Амжих уу? Тийм шүү дээ. Бүтэн жил одоо тэгвэл цомогт хідэн дуу багцсан. Хідэн хит дуу багцсан байгаа вэ? Хит болох магадaltaй дононд. Ерөнхийдөө ямар ч тест нөгөө 1 2 3 намхан 2 байгаа. Тэгээд шинэ одоо 6 дуу нийтдээ 8 дуутай байгаа. Ер нь бол цомгийн ихэнх дуунууд яг чиний яг өөрийнхөө стил тэр намуухан юм байгаад байгаа шүү дээ. Тэрийгээ эвдсэн дуу байгаа юу? Эсвэл бүгд ер нь тийм гоё уянгалсан дуунууд байгаа юу? Ерөнхийдөө цомог гэдэг бол яг өөрөө болохоор нэг тийм ингээд дээшээ доошоо савлдгүй юм бэлээ л дээ. Бүр яг нэг стандарт нь. Тэгээд яг тэрийгээ ерөнхийдөө би барьсан жоохон уянгаллаа. Тэрний тэгтээ сэдвүүд нь нэг цоглог дуу байдаг. Эсвэл нэг бүр юм дуу байдаг ч юм. Намуна дууныхаа өгнүүдийг бас өөрөө бичдэг гэсэн. Тэгээд хамгийн анх хэдэн настайгаасаа ер нь бол шүлэг төрлөж эхлэв. 19 20 хүрхийг хаалт. Би нэг удаа удаагүй. Ном зохиол ер нь их уншдаг байсан уу? Тийм бах те. Мэдээж тийм ээ. Уншнаа шүү. Унших угаас амар дуртай. Сайн байна шүү. Ингээд дуу бичгээд одоо жишээлбэл тэр өгнүүд одоо гарч ирж шүү дээ. Одоо онгод орно гэж ярьдаг шүү дээ бичдэг хүмүүс. За одоо яг ямар хөөс одоо жишээлбэл хамгийн хит болсон одоо 1 2 3 энэ дуу байгаа зү тийм ээ. Яг ямар сэтгэл зүйн одоо тэр нөхцөл байдал бичигдсэн дуу бай тийм ээ. Ямар нэгэн өөр чи амьдралын түүхтэй холбоотой дуу юугүй тийм ээ. Тэгэхээр яриач. Хүмүүс бүр яг ингэж асуудаг байхгүй юу? За тэгвэл одоо ингэ тийм онгод ордгоо мордгоо гэл нэг тэгж асуудаг. Тэгтээ би нэг тийм байдг байхгүй зүгээр надад ерөөсөө нэг гитар нэг үзэг цаас явах юм бол тэгэл нэг юу ч хамаагүй ингэж дарчаал өө энэ ямар гоё юм бэ гэл тэрэн дээр шууд ингэж бичиж эхэлдэг нэг тийм амар юм бодоод байдгүй. Тэгээ 1 2 3 бол би бүрстэй юу ч бодохгүй. Зүгээр л нэг өдрийн тийм нэг гоё юм тэгэл зүгээр л амар гоё амар санагдаад энгийн те нэг тийм хайр мээрч дуулаад амаргүй санагдаад тэгэл Тэгэхээр дотроо төрсэн тэр яг мэдрэмжээ цаасан дээр буулгаад за дуу уран бүтээл болголоо гэж бодоход мэдээж хүмүүст хүрэх гэдэг бол бас л асуудал шүү дээ тийм ээ. Тэгэхээр Hype Entertainment-тай яаж холбогдсон бэ? Ер нь уран бүтээлээ анх яаж клипжүүлж цацаж эхэлсэн энэ талаараа карьераа эхлэлийнхаа талаар карьер эхлэвэл гэхээр нөгөө бүхнээстэй үргээд нэг кино гарсан Orange Entertainment тий. Тэгээд тэр үед болохоор нөгөө би ингээ найзтайгаа нийлдэг гэсэн манайх болохоор нэг тийм сөөлөө гээд нөгөө хөгжим хийдэг хүүхдүүдээс ахгүй. Тэгээд би тэр кинон дээр ерөнхийдөө ажилласан. Тэгсэн чинь тэр үед Hypeman Entertainment-аас хамт ажилласан байж тараад тэгээд нөгөө манай инглиэд нөгөө Stay With Me гэдэг дуу нэрээ бичүүлээд тэгээд тэр үед нь би очиод ерөнхийдөө танилцчихсан. Тэгээд яг ингээл зүгээр тийм нөгөө би нөгөө тухайд нөгөө дууны өгнөд бичиж сууж байдаг. Тэгээ яг нөгөө намуухан гэд дууныхаа үгийг ингээд бичиж суужсэн чинь манай нөгөө Hypeman Entertainment-ийн толгой гэд захирал ах наваа ингээд харж ингээд цогсож ирсэн. Яшаа хүрээд ирэх. Тэгэл ширэн дээр суугаад хоёр юм яриад. Юмд болох хүүхдээ шүү.
За ерөөсөө ингээд гэрээ ингээд цамаг хий. Тэгээд ингээд ер нь аль чиний ингээд дуу бичдэг хорд юм ач айгуу тийм сайн юм байна гэл. Тэгэл хэлсэн шүү дээ. Вау, ерөөсөө л тийм ээ. За намын маань нэг удаа Солонгост бол сурч ирсэн гэсэн тийм ээ. Яг тэндээсээ яг одоо энэ гитар тоглох урлагийн яг авьяас нь ер нь гарч ирсэн гэж сонсч ирсэн. Энэ талаар яриасан. Манай хөтлөгч бэлгүүн судалгаа сайн байна. Би нөгөө багтаа яг нөгөө нэг баг сургуультай яг Солонгост сурч ирсэн байхгүй юу? Тийм манай гэр бүлийнхэн тэнд амьдардаг гэсэн. Тэгээ би яг тухайн үедээ сураад нөгөө баг сургуулаа төгсгöd сургуулиуд нь ингээд цаанаас нь ингээд хамгийн онц сурсан хүүхдийн янз бүрийн юмар ингээд шагнал өгдөг. Тэгээд тэгсэн чинь би нөгөө нэг хамгийн тийм хичээл зүтгэлтэй хүүхдээр нь тодроо. Тэгээ надад нэг 200,000 вон л өгчээс авахгүй сургуулаас. Тэгээ би яг сургуулаад баг сургуулаа төгсчихэл гэрлүүгээ алхаа явсан чинь манай яг гэрлөө явах замд хөгжмийн тийм дэлгүүр идэг байхгүй. Тэгээ ингээд харсан чинь нэг тийм ягаан хөхтэй саатик гитар амар гоё харагдаад болдгоо. Тэгэл нөгөө жоохон хөхд юу ч бодохгүй ороод бэс мөнгөөр аваад тэгэл гарч ирэл гэрлүүгээ ороод шууд дарсан чинь манай аав нэг хальт нэг хэдэн нэг корд мэддэг байж дараа тэрийн залгаал. Тэгэл YouTube бухсаар агаал тэгэл гитар сурцсан шүү дээ. Би одоо хүртэл нот мэддэггүй. Ерөөсөө сонсголоор тийм ээ. За нот мэддэггүй сонсголоороо гиснээс за ерөнхийдөө зочтойгоо хөнгөн байдлаар ерөнхийдөө нэг юм олон мэдээллийг хурдан хугацаанд өгөх нэг асуултуудыг асуудаг байгаа. Тэгээд бил нөө. За бодгоолж хариулаад явах хэрэглээрээ за. За дуртай өдөр. Дуртай өдөр. Өдрөө. Өдөр. Хамгийн сүүл сонссон доо. Sabrina Claudia-гийн ямар дуулээ. Тэгээд нэг тийм амар гоё дуу. Sabrina Claudia-гийн дуунууд бол амар гоё. Ер нь дуртай яа тий. Яг шинэ гарч ирж байгаа бас дуучин байхгүй тий. За хамгийн дуртай аппликейшн, хамгийн хэрэгэлдэг аппликейшн. YouTube. За тэврэлт эсвэл өнсөлт. Тэврэлт. За дуртай гадаад дуучин. Яа. Болно. За хамгийн бэст гэж бодож байгаа. Хамгийн бэст нь Хёго мөтийн Хёго. Солонгосын нэг тийм Хёго гэдэг. За ямар залуу дуртай вэ? Цэвэрхэн. Ямар талаараа цэвэрхэн? Зүгээр хувцлалт нөө эсвэл тэгээ хувцлалт нь л юм да. Намна саяны өнгөрсөн Валентинаар юу хийсэн бэ? Өнгөрсөн Валентинаар пицца хийсэн. Тэр найз залуу найз. найз. Сингл юм байна шүү залууч да. Үгүй. За хамгийн сүүлд хизээ клуб орсон бай. Клуб 3-4 сарын өмнө найзынхаа төрс өдөр орсон. За хамгийн их дурлаж худалдаж авчихсан эд зүйл юу вэ? Гитар. Яг түрүүний гитараа тий. За стрессээ яаж тайлах дуртай? Тоглож би Dota тоглодог шүү. Оо тийм үү. Одоо нөө PUBG тийм бүлгийн. Тийм PUBG мөн тоглоно. За хинтээ балзанд явмаараа тэгвэл. Ээж тэгээ би балзанд явмаар. Тэгээ сайхан харилтаа шүү. Хин нэгний чатыг нууцаар уншижсэн тохиолдол байгаа юу? Байгаа. За хамгийн их аз жаргалтай болгодог зүйл чинь юу вэ? Хамгийн ядч жаргалтай болгодог юм. Юу юм бэ? Хоол идэх юм болоо. За тэгвэл танихаар Монголын супер од хэм бэ? Монголын супер. Ука. За хамгийн сүүлд хамгийн ихээр хизээчсэн бай. Ицсэн бэ? Ичсэн бай. Сайн бадараа. Би ч нэг дэвтэлтэйхаа ичдэг шүү дээ юу? Би өөрөө ч ингэж харахаар амар ичимхий тийм илдэг даруу одоо хүн шиг санагдчих байна л да. Тэгэхээр ингэ ичдэггүй гэдэг үг чинь ингэ сонсохлоор бас энэ хүний цаанд бас нэг өөр хүн байна уу те. Би зөвөр амхандаа матраад байгаа л юм шүү дээ. За Facebook эсвэл Instagram? Instagram төлхөө хэрэглэдэг. Ер нь Facebook дээр гэхдээ өөр юм пэйжтэй тийм ээ? Тий. Намон. За Мартин Төшкөө surprise гэдэг билег байсан байна. Өөрөө хүнд баярлажсэн ч юм уу эсвэл чамаг маш мартагдашгүй гайхалтайгаар гинт баярлуулж байсан. Минь хамгийн туртай хамтлагийн цомгийг надад өгчсэн яг төрс өдөр. Тэр хүн хэн байсан бэ? Баярлаа гэж хэлээрээ. Баярлаа. За хэн байсан бэ? За яг одоо хүсэж байгаа мөнгөний хэмжээ.
дээ. Мөнгөний хэмжээ би тэгт нэг тийм нэстэд яг жинхнээсээ хэлэх юм бол мөнгө нэг тийм хүсэж идэг юм. За ямар асуултанд дургүй вэ? Нэг зүйлтэй юу? Яна тэр асуултанд асууж байгаа. Мэдгүйгээ тарилсан шүү дээ. За хамгийн дуртай хамтсан юу вэ? Тарт нэг тийм десерт маягийн юмнууд байгаа шүү дээ. За тэгвэл хамгийн сүүл хизээ уйлсан бай. Өчигдөр кино үзсэн юм ба. Ой юм уу да? За тэгвэл өөрөө чинь биений хамгийн их таалагддаг одоо хэсэг гэж байдаг шүү дээ, тийм ээ. Мөрөндөө дуртай. Тийм мөрөндөө дуртай. Турчих юм бол гоё болох юм санагдаад. Одоо хэдийн килограмм бэ? Хээ. За тэгвэл ямар ч мөнгөгүй болчоод амар хол алхажсэн тохиолдол байгаа юу? Байгаа. Хаанаас хаврал алхаж байна? Хорол юунаас 13-ын тэр доор халдвартаас хорол хүртэл. Оо. Жохон За байдаг ч. тэндээс мөнгө хөрж ойролцоогоор хэдэн километр бол? Нэг 5-6 л гэлээ. 5-6 километр. Гайгүй л юм биш. Гоё бие тийм би байсан жохон байна. хэлсэн шүү дээ. Гэтэ ер нь бол алхаж байгаа хэрэгтэй те. Одоо гоё гадаад дулаан орц ер нь залуучууд айл алах таксиан суугаад юм уу эсвэл машинтай явж ахаар айл алах алхачихвал илүү. Тийм би ч гэсэн өнөө өглөө телевизээр ахлахаа сайхан хөөрөнгөө гэлэрсэн. Алхаадгүйгээ тэгээ хоцорсон. Үгүй болчихсон. За тэгвэл хамгийн сүүлчийн асуултыг асууя 100 эсвэл өвөл 100 гоё те. За тэгэхээр манай намхан бүсгийн дотоод ертөнцийн юм байна. Бүсдэг сонирхдаг зүйлсийн та бүхэн бахан ч гэсэн мэдсэн болоо гэж бодож байна. Тэгээд намхан киноны талаар эргээд ярианд ороод 4 сарын 12-нд нэ тийм ээ. Трейлер нь ерөнхийдөө цацагдаад эхэлсэн байсан. Би тэгээд үзээд хамгийн түрүү надад ямар бодол төрсөн гэж. За Монголын Star is Born юм болов. Тэгэж бодсоо. Ер нь үйл явдал нь яаж өрнөдөг вэ? Үйл явдал нь ерөөдөө зөв ингийн л хайрын тох амар хөрхөн тийм залуусын тийм ээ. Тэгээ жоохон тэн дээр нь гоё хөгжимтэй дуутай. Кино дээр одоо нэг дурлалт нэг залуу бүжгэлдэг залуу байсан тийм ээ. Тийм үү. Тэр залуутай ямар нэгэн байдлаар үнэлцэх сцен гарч ирсэн үү? Гарсан уу? Чи чамар амар масад үгтэй. Кино шүү дээ. Гэлэхгүй. Зүгээр очиж үзэх тийм ээ. За. Намхан кинонд ер нь яг хичнээн төрлийн дуу багтаж байгаа бай. Хичнээн уран бүтээл байгаа. Ерөнхийдөө миний цамгийн дуунууд бараг тэр чигээрээ багтаж байгаа. Тэгээд тэн ахтай сая гаргасан Untitled гэдэг дуу бас байгаа. Сайхан апплод хийсэн тийм. Oh firefly, oh firefly, oh firefly. За намууныгийн хамгийн анхны тайзаа санаж гин үү яг тэр одоо сэтгэл хөдлөл сандрал тийм ээ. Хийсэн үү, яасан уу, ийсэн үү. Анхны тайз урлагийн үйлчлэгийн тайзсан. За тэгээд сургуулийн би бол нэрээ хамгийн нэрээ хэцүү үг гэж сайн асуусан шүү дээ. Тэр исэн юм. Хамгийн хиччихсэн үг нэ. Бодсон ч амар сэнсэнэгчлээ. Иччихсэн гэхээр зүгээр сандралтай байсан юм уу эсвэл гарсан үзүүлсэн амар бүтлгүүртсэн болоод ичсэн юм уу? Гүү бүтлгүүртэй үлдээ зүгээр л яг яалтч анхны тайзлээсэн хөр ингээл гараал ингээл үргэл сандрал хөө ингээл харж байхад тийм ээ зүгээр хахад л хүлсэн гэж урсаал. Тэгэхээр намун ер нь уран бүтээл хөл тавьснаас хойш маш богино хугацаанд маш олон хүмүүс танигдсан. Тэгээд яг өөрөө бас архитектурын мэргэжлийг сонгож суралцдаг юм байна. Тэгээд ер нь цаашдын уран бүтээлийн карьераа хэдийн хүртэл явна гэж төсөөлж байна. Эсвэл архитектур мэргэжлэрээ явах уу эсвэл уран бүтээлч бүсгүй цаашдаа байх юм уу? Энэ талаар бас сонирх юм байна. Би өөрөөдөө хоёулын яг хостуулаа явуул надад гоё юм болов уу гэж боддог. Тэгээд ерөнхийдөө аль талтай ашигтай юм шиг санагддаг байхгүй юу? Одоо нэг сонирхол хоббигоо мөн хайхгүй байгаа тийм. Уран бүтээлч гэж юм бол би одоо архитектор ажиллаж байгаад өө чи нөгөө дуулдаг хүн биш тэгэнгүүт надад нэг талаар ашигтай юм байхгүй юу? Би миний ингэ дэмжиж тэгээд яг уран бүтээлээ бол тэгэл баг хөвтлөл хөөх ахaltaа. Тэгээд ерөнхийдөө жоохон хөвшрөөд ирэх юм бол гоё залуучуудыг л дэмжинэ гэж боддог шээ.
Хөшөрсөн ч гэж одоо ч тэгж тий. Намуна дуу уран бүтээлүүдээрээ бусдад яг ямар мэдрэмжүүдийг өгөхийг хүсдэг вэ? Түрүүн нэвтрүүлгийг хэлгээд та ярьд ингэж яриадсан шүү дээ. 1 2 3 гэдэг дууг сонсоод нэг чи яадаг гэдлээ. Тий, надад л ингэ шууд эмо мэдээ. Тий, эмор мэдээ надад. Яг өөрөө дууга зохиогоо дуулахдаа хүмүүс яг эмор ганцаардлын мэдрэмжүүдийг өгөхийг хүсдэг юм уу? Эсвэл арай ондоо зүйл мэдрэмжүүдийг хүсдэг үү? Би бүр энэ дэрээ гоё юм хэлчихэд байна. Манай яг нэг кинон дээр би ингээ кинохынхаа зохиолыг уншаад суужсэн чинь яг миний нэг хэлдэг үг байсан аахгүй юу? Миний дуунуудыг хүмүүс асаад ингээд урам аваад бүр ингээ амьдрах хүсэл төрөөд ингээд янз бүрийн ингээд турсамжинд нь ингээд үлдээсэй гэж би ингээ хүсэж байна гэд битсэн байсан аахгүй юу? Зохиол дээр тэгсэн чинь би бүр өөрөө яг тэгж боддог. Бүр үнэхээр бүр яг ингээд миний өмнөөс ингээд манай туунах ингээ бодоод ингээ битсэн юм шиг бүр амарсан юм. Яг ер нь бол тэгж чаддээ ингээд яг миний дуунуудыг сонсоод одоо ингээд нэг тухайн мөчөд сонсонгууд тэр чин турсамж болоо үлдэн штэ. Тэгвэл тэрийг яг миний дуугаар ингээд санаасаа гэж би хүсдэг байхгүй. Гайхалтай хариулт байна. Кино зохиолыг бичсэн Туана гэж хүнд маш их мэдрэмжтэй хүн байна те. Тэгээд ялангуяа бичсэн зохиол яг дүрийнх нь яг утга агуулмж нь яг чиний өөрийн намунтай бас их ойрхон байсан гэсэн те. Ер нь нэлээ ойрхон мэдгүй яагаад тэгж ойрхон байсан бол би ч ойлгоогүй. Манай зохиолоо бичихтэй яг өөрөө чинь төсөөлж байгаа л бичсэн баг л та. Тийм ээ. Тийм л багтай. За ямар ч гэсэн киногийн дэлгэцэн гарахаар үзье. Тэгээд энэ талаар мэдцгээ илүү дэлгэрэнгүй. За намуна маань одоо 3 дугаар курс тийм ээ. Сурдаг оюутны хажуугаар нь уран бүтээлээ хийдэг. За сайхан киногоо ингээд дуусгачлаа тийм ээ. Ер нь намунагийн амралтын өдөр болон 7 хоногийн хуваар ер нь амьдралын хэв маяг хэр яг одоо зохицуулж явдаг вэ? Маш олон салбарт зэрэг хүч үзэж шүү дээ өөрөө. Тэгэл зохицуулна шүү дээ. Тэгэл зохицуулна ч гэж тийм их амар цагаар байхгүй шүү дээ. Тэгэл туртай юм хийгээл тэрийг хамгийн гол нь амар тийм хичээл зүтгэлтэй хийж байгаа болохоор нэг тийм хэцүү юм байхгүй. Тэгэл студ дээр ерөнхийдөө хамгийн их цаг өнгөрүүлнэ. Тэгээ орой гэртээ ирээл хичээл намаа хийдэг ч юм уу. Тэгэл 7 болоо тоглодог ч юм уу. За ер нь амралтын өдрүүдийг ер нь хөвчлийн үеж өнгөрүүлдэг бай. Амралтын өдөр студ тэрэл тэмдэг би нэрээ. Их олон тийшээ гарч ороод идэв. Гарч ормоор л нэггүй. Бас. Найзууд нь сонсож байна уу тийм ээ. Тэгэхээр намуухан киногоо нээхийн өмнө цамгаа олон нийтэд цацна гэсэн те. Цамгийн баяр гэж хийх үү? Хийнэ. Тэгээ би өөрөө гоё тоололт моолт хийж үзмээр л. Үнэхээр гайхалтай. Чиний одоо дуулдаг яг химнэл категори бол ганцхан байгаа шүү тийм ээ. За тэгэхээр чанд бол маш том амжилтыг хүсье. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Тэгээд цаашдын ирээдүйд бас өндөр амжилтыг хүсье. Түн утгагүй киногоо нээх гэж байна. Маш олон үзэгчдэд өөрийнхөө өгөхийг хүссэн мэдрэмжүүдийг түгээгээсэй гэж хэлмээр байна. Тэгээд өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За үзэгчдээ дуртай өдөр хөтөлбөрийн хамгийн ихний хүндэтэй зочноор Hype Man Entertainment-ийн артист Намун за тун утгагүй бас намуухан киногоо нээх гэж байгаа. Энэхүү киноны гол дүрийн жижигчин бас авьяаслаг охин маань ирсэн байгаа. Ингээд дараагийн хэсэг. За дараагийн хэсгээр би та бүхэндээ уламжлал ёсороо social news хөрөх болно. Түр баяртай. Түр баяртай үзэгчдээ. За үгээр social news бол эхэлж байна. Тэгэхээр social news-ээр үзэж та бүхэндээ дэлхийд дахин болж өнгөрсөн сонирхолтой мэдээллийг цаашлан хүргэдэг байгаа. Тэгээд хамгийн ихний мэдээлэл та бүхэндээ дуулгын нэг хамтдаа зураг авахулдаг нэг юм кабинууд байдаг санаж байна. Стикерүүд авдаг. Тэр шиг нэг зүйл нэгсэн байна. Хятадын ерөнхийдөө зах зээл нэг шинэ бүтээгдэхүүн нэвтрсэн. Энэ юу вэ гэхээр за задгаа за талбайд бүх эмэгтэйчүүд за магадгүй будгаа хоорондоо салж хэрэглэх боломжтой. Тодорхой хэмжээний мөнгөнд дүн төлөөд тэгээд нүүрэ будаад задгах боломжтой. За одоо жишээлбэл би бол одоо эмхтэй хүн тий. Ингээд нүрэ бодохгүй гэрээсээ гүйж авсан тэр кабинд ороод гэлс нүрэ бодчихад тэнд байгаа одоо гоо сайхны бүтээгдэхүүн байх гэдэг шүү дээ тийм ээ. Бүх төрлийн брэндүүд нэг дор байх юм байна. Энэ бол зар сурталчилгааны бас борлуулалтын маш том сувг байх нь шүү дээ. За ингээд энэ талаар мэдээллийг сонирхцгаая. Хятадын компаниудын танилцуулсан гоо сайхны кабинд хүмүүс хоёр талаас хандаж байна. Зарим хүмүүс үнэтэй гоо сайхны бүтээтгүүнүүдийг бага үнээр хэрэглэх боломж оллоо гэж байхад, зарим нь уруулын будгаа танихгүй хүнтэй хуваалцах нь маш аюултай хэмээн үзжээ. Өнгөрсөн жилээс ахуулаад Хятадын томоохон хотууд энэхүү кабиныг суйрлуулж эхэлсэн юм. Харин саяхан Хятадын Вухан хотод нээлттэй хийсэн кабин нь онлайн ертөнцид шууган өсөжээ.
Үйлчлүүлэгчид гар утсаа ашиглан QR код уншуулж багахан хэмжээний төлбөр төлөөд кабиныг ашиглах боломжтой юм. Барууны брендийн олон төрлийн нуур бодгийн хэрэгслүүд ширээн дээр байрших бөгөөд хүснээрээ авч хэрэглэж болно. Үйлчлүүлэгчид өөртөө өвчлөх юм байна. Хятадын Чиутан өдөр тутмын санины мэдээлснээр Вухан хотод байрших кабинд ойролцоогоор 4000 оны бүтээтгүн байгаажээ. Нэг удаа ороход 58 ион төлөх бөгөөд 15-аас 45 минут суух боломжтой. Кабины туршиж үзсэн залуу бүсгүйчүүд маш их сэтгэл хангалуун байгаа юм байна. Вухан хотын оршин суугч хадагтай Лион хэлэхдээ гоо сайхны бүтээтгүүнээ хувааж хэрэглэх боломжтой кабин надад маш их таалагдлаа. Энэ бол үнэхээр бүтээл санаачлага байна гэж. Харин зарим үйлчлүүлэгчид нүүрний будаг бол хувийн эд зүйл би энийг зөвшөөрч чадахгүй хэмээжээ. Надад нэг зүйл сонир санагдлаа л дээ. Жишээлбэл Монголд одоо тийм яг ийм кабин нэгтгэх юм бол чи одоо үйлчлэх үү? Энэ дээр бол саяны мэдэн дээр хүмүүс нэг юм хоёр хандлагатай байна гэдгсэн шүү дээ. Би болохоор жоох эсэргүүцсэн байр суурьтай наа. Ягаад гэхээр гоо сайхны бүтээгдэхүүн гэдэг бол яг эмэгтэй хүн яг өөрөө л хэрэглэх зориултаа. Тэгээд олон хүнтэй хайлт хэрэглэхээр бас ер нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй дими санаахаа мэдгүй. Би лавлтаа дэмжгүй. Нэг нүүрэн дээр жоох юм гардаг эмэгтэй хүн хэрэглэсэн юмыг дараагийн эмэгтэй хүн хэрэглэх юм бол нүүрэн дээр юм гарах магадлалтай тийм ээ. Бас хэцүү л юм байна. Гэтэ одоо яах вэ? Хүүхний сонголт шүү дээ. Тийм ээ тийм ээ. Ямар ч байсан хятадын зах зээл дээр бол иймэрхүү шинэ технологи техник нэвтэрсэн байна. За харин дэлхийд дахин бас нэгэн үйл явдал болоод байна. Угаасаа техник технологийн дэвшил бол өдөр ирэх тусам маш их хурдтай явагдаж байгаа. Тэгээд хурууныхаа өндгөөр хүрхгүйгээр алсаас ингэж бүх зүйлийг өдөрт боломжтой нэг шинэ технологи нэвтэрж байгаа юм байна. Та гүхээр гарах үедээ чиглэмжний хөгжмөө сонсонгоо гүйлтийн хэмнэлээ алдахгүйгээр дуугаа чангалж суулгах боломжтой боллоо. Эсвэл машин барьж авах үед утсан тань мессеж ирвэл текстийг яриа болгох гэсэн функцийг идэвхжүүлснээр замаасаа нүд салгалгүй мессежээ шалгах боломжтой болжээ. Стэнфорд их сургуулийн хүн компьютерийн харилцааны мэргэжилтэн доктор Сим Фолмер хэлэхдээ өнөөдөр бид компьютер болон бусад хэрэгслийг зөвхөн ширээний ард сууж байхдаа бус машин дотор галт тэргэнд эсвэл гүйж байхдаа хүртэл хэрэглэж байна. Ирээдүйд бидэнд их цаа ажиллах компьютерийн гар болон хулган зэрэг хэрэгслүүд хэрэглэхгүй болох технологиг бүтээх хэрэгтэй байна. Тэгэл бид зам зуураа явж байхдаа ч компьютер болон гар утсаа хэрэглэх боломжтой болох юм хэмээж. New technologies also make it possible to directly interact with the vehicle environment. За маш гайхалтай амьдралыг бол үнэнхээр хөнгөвчлөх бол мэдээлэл байна. За дараачийн мэдээлэл бол одоо маш нийгэмд хэрэгтэй бол мэдээлэл байна. За энэ юу вэ нэмэ? Юу гэхээр сүүлийн үед ерөнхийдөө цахим ертөнцид маш их хүүхдүүд рүү чиглэсэн янз бүрийн вирусууд, янз бүрийн нэг хүчирхийлэлд урайлан дуудсан халдлагууд ерөнхийдөө маш ихээр болж байгаа. За үүнээс эсэргүүцээд YouTube хөгжүүлэгчид нэгэн гайхалтай санааг сэдсэн байна. За гайхалтай гэхээс илүү маш хэрэгтэй. Юу гэхээр YouTube видеонуудын доор сэтгэл бичдэг хэсэгт нь насны ангилалтай хязгаартай болж байгаа юм байна. За яагаад вэ гэхээр одоо жишээл манай дүү одоо амьд бод жишээ манай дүү одоо зурагтаар тийм YouTube-ээр ингээ хүүхдүүдийн нэг нэвтрүүлгүүд өгдөө шүү дээ. Тэр үзээр гол ангилалтай болчлоо 3 настай хүүхд. Ердөөсөө тийм. Уул нь давуу тал ихтэй. Тийм. Тэгэнгүүт л тэр доор нь маш их хэмжээний ёс бус тий одоо юу ч хэлэх хэвээр. Тийм хөдөлгөөн маш их байдаг. Үүнийг одоо YouTube шийдвэрлсэн нь маш таатай байна. Ингээ бүгд хамтдаа дараагийн таатай мэдээллийг үзье. Хүүхдүүд болон тэдний гэр бүлийг хамгаалах зорилгоор 18-аас доош насны хүүхдүүдэд зориулсан бичлэгийн дор сэтгэл бичих боломжгүй болгохоор шийдвэрлсэн талаар YouTube цахим хуудаснаас аль бие усаар мэдээллээ. Сүүлийн үед энэхүү хуудасаар дамжуулан бичлэг үзэх бага насны хүүхдийн тоо үнэмлэхийн хуваар өссөн бөгөөд цаашид ч ижил хандлага ажиглагдчихэ. Үүнийг дагаад зарим бичлэгийн дор хүүхэд хүчирхийлэгчид ёс бус сэтгэл үлдээх явдал ихсэн тул томоохон брэнд компаниуд энэхүү цахим хуудсан сурталчилгаа байршуулахаас татгалз болсон. Энэхүү шийдвэрийг эх 6 дугаар сараас аль бие усаар хэрэгжүүлэхээр төлөвлөж хүүхдийн хүчирхийлэгчид тако сэтгэлдэлүүлдэж олон нийт тэр дундаа бага насны хүүхдүүдийг дарамтанд оруулах явдал гардаг талаар анх BBC агентлаг 2 жилийн өмнө илрүүлж байсан. Үүнээс гадна хүүхэд хүчирхийлэгчид иймэрхүү сэтгэлдэлүүлдээх нь бусад гач хүмүүсийг урайлан дуудах нэг арга чарга болсон талаар судлаачид харуулжээ. Тиймээс одоогоор YouTube тэдгээр сэтгэлдлүүдээ сайтаа цэвэрлэх зорилгоор шуурхай ажиллаж эхэлжээ. За ингээд 6 сараас эцэг эхчүүд мань хүүхдүүдтэй одоо YouTube үзүүлэхэд санаа зовох зүйлгүй болсон байна. Маш таатай мэдээ байна тийм ээ. Маш гайхалтай мэдээ. За үүний араас Холливуудын оддын сонин сайхнаас үзэж та бүхэндээ хүргэх гэж байна. Нилээн шаргалсан мэдээлэл байгаа. Тэгэхээр Холливуудын оддын гэрлэлт нилээн дүүлэн шуугантай байдаг. Маш их сенсацийг тарьж гэр бүл болсон Johnny Depp, Amber Heard нар мөн л дүүлэн шуугантайгаар бас салцгаасан. Гэхдээ маш онцгүй шалтгаанаар юу гэхээр Johnny Depp ихнэрээ зодсон гэж нилээн дүүлэн шуугаа
урдсан авчиг би зодоогүй тэгээ миний нэр хүндэд халдсан хэрэг болжээ гэд Amber Heard-ээс Johnny Depp мөнгө хэмжүүлсэн байна. Ваа гэхдээ яг хуу Европын хэмжээнд бол энэ гэр бүлийн маргаан хууль гэдэг зүйлүүд маш чанга байдаг юм билээ тийм ээ. Гэхдээ би бас өөр нэг их сурвалжаас галт мэдээлэл үйсэн. Бүр Johnny Depp зодуулсан байж магадгүй гэдэг тийм мэдээлэл тийм. Тэг хин зодсон юм болоо мэдэхгүй байна. Тэг ингээ ямар ч байсан бүгдээрээ хамтдаа дараагийн мэдээллийг үзье. Aquaman кинонд тоглосноор үзэгчдэд уран бүтээлч гэх нэрээрээ илүү танигдах болсон Amber Heard болон түүний экс нөхөр Johnny Depp нарын салалт магадгүй Холливуудад хамгийн даа тооцогдох үзсэн. Тэд хамгийн сүр дулаантайгаар хоромлож аз жаргалтай хос гэдгээ хорон бүрт баталж байсан цаг сайхан. Харин тэдний аз жаргалтай гэрлэлт 2016 оноос төгсгөл болсон байдаг. Тухайн оны 5 дугаар сард Amber Johnny Depp-ийг өөрт нь гар хүрч гэр бүлийн хүчирхээлэл үйлдсэн гэж шүүхэд гомдол гаргаж байсан. Үүнээс хойш тэдний маргаан одоо ч тасраагүй байгаа юм. Тэгвэл алдарч жүжигчин Johnny Depp Amber Heard-аас 50 сая Америк долларын нөхөн төлбөр нэхэмжилж байгаагаа шүүхэд мэдэгджээ. Учир нь тэрээр Amber-ийн хэлсэн бүхэн худал гэж мэдүүлсэн байгаа бөгөөд түүний талаар таагүй мэдээлэл тарснаас болж санхүүгийн байдал нь хямарч киноны саналууд ирэхэ болсон гэлээ. Хамгийн сүүлд түүний гол дүрийг бүтээсээр ирсэн алдартай зураг болох Карибын тэнгисийн дээрэмжид киноны шинэ ангийг Johnny Depp-гүйгээр хийхээр болсон нь түүн сэтгэл санааны болон санхүүгийн маш том цохил болсон гэж. Johnny Depp нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагада би хайртай хүнээ өвдөх хүн биш ээ. Би гаднаасаа галзуус солиотой хүн шиг харагддаг байж магадгүй. Гэхдээ би тийм хүн биш. Миний талаар таагүй мэдээлэл тархснаас болж хүүхэд минь сургууль дээрээ очиход танаа аав чинь эмэгтэй хүнд гар хүрдэг гэж хүүг минь дарамжилж гадуурхсан байсан. Энэ бол үнэхээр байж болохгүй зүйл хэмээн ярьжээ. Amber Heard-ийн гомдлын дагуу хэргийг хянаж шалгахад хүч хэрглэсэн зодсон гэх нотлохоо олдоогүй. Гэлээч энэ асуудлаас болж гэр бүлээ цуцлуулахдаа Johnny Depp 7 сая Америк долларыг Amber Heard-д өгөхөд хүрсэн. За дараагийн хэсгийн ярилцлага маань эхэлж байна үзэгчтэй. Хүргэсэн сошиал мэдээнүүд таалагдсан байх гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр бол мэдээж амралтын өдөр хүмүүс амралтын өдөр бас гэр орон эмхэл зэгцлээ гэж ер нь хүн болгоны төлөвлөгөөнд байдаг зөв шүү дээ. За яг тийм үзэгчд байгаа бол анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Та бүхэн маш сонирхолтой нэгэн зочдыг танилцуулах гэж байна. Ингээд Comare Method Group-ийн admin Оян гарсан байна. За амралтын өдрийн мэнд. Амралтын өдрийн мэнд үзэгчтэй амралтын өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр Comare Method гэдэг Facebook-ийн пэйж маань ямар утга учиртай групп билээ үзэгчдэд юуны өмнө мэдээлэл өгөөд тэгээд сонирхолтой ярилцлагад оролцлоо. За Comare Method гэдэг маань болохоор Японы Mary Kondo гэдэг нэг эмэгтэй одоо эмх цэгцийг одоо яасан тийм одоо амьдралыг өөрчлөгч эмх цэгцүүд түүний гайхамшигт ийчээд гэдэг номыг анх гаргасан. Түүгээр нь болохоор дэлхийд даяар аягүй сайн мэддэг болоод одоо 40 гаруй оронд хэвлэгдсэн байгаа. Бестселлер болсон тийм. Ерөнхийдөө Нью-Йоркийн бестселлер, Америк, Монгол гэдэг ер нь гарсан газар болгонд байгаа. Монголд болохоор 2017 оны 1 сард анх хэвлэгдсэн. Тэгээ тэрнээс хойш ер нь явж байгаад яг тэр номыг уншсан хүмүүстэй тэрийг хэрэгжүүлж байгаа хүмүүсийг хооронд нь холбосон групп үүсгээд тэгээ тэр нь болохоор ерөнхийдөө нөгөө яг тэр аргын дагуу хүмүүсийг эмх цэгцтэй байлгахад туслах тэгээд нэг нэгнээсээ бас зөвлөгөө авах те одоо ингээд яг тэр аргыг л одоо Монголд нутагшуулж байгаа гэдэг юм тийм групп байгаад байгаа. Тэгэхээр цаг хугацаа өнгөрхийн хэрээр ер нь хүмүүс бас минималист чих хандлага руу нэлээд хувьсч өөрчлөгдөж байна те одоо юу гэдэг хэтэрхийх материалын сэтгэлгээнээс бас их хүмүүс татгалзаж байна л да. Яг энэ цаг үед маш хэрэгцээтэй бас зүйл гарч ирсний нэг нь бол бас нэг бодлын танаа групп Монгол хэрэгжүүлж байгаа гэж би ойлгож байгаа. Ер нь бол Comare Method гэдэг маань өөр арга техник. Энэ бол minimalist гэдэг маань болохоор өөр амьдралын хэм маяг. Comare бол амьдралын хэм маяг биш. Гэхдээ хүмүүс болохоор нэг Comare Method гэдэг нь ерөнхийдөө ингээд хүмүүсээс гайхаад байгаа хтэй нэг гадаад нэр хэлээл нэг Comare гэдэг юу яриад байгаа ингээд тэр нь болохоор яагаад эмх цэгцтэй холбогдох гэхээр ерөнхийдөө тэр хүн насан туршдаа хүмүүс ингээд хөглөрч ингээд тэр айгүй асуудал байдаг л да ямар ч хүн ингээд хөглөрөөл ингээд бүх юм одоо жишээ нь ажилдаг эцэгтэй нарын хувьд талах юм бол гэртээ бол амралтынхаа нэг өдрийг бүр зайлшгүй гэр орон цэвэрлэх эмхэл зэвсгэл зарцуулаад байдаг. Тэгэнгүүт энэ хүний гаргасан энэ арга маань болохоор нэг удаа та хэрэгжүүлчихээ. Тэгээ насан туршдаа хөглөрөхгүй амьдраа гэсэн тийм багхгүй юу. Тэгээд хэрэгжүүлэхэд жоохон хэцүү. Гэхдээ энэ арга техник хэрэгжүүлээд явахдаа яадгүй гэхээр эхний ээлжинд болохоор хайдаг. Юмнуудаа одоо ингээд хэрэгтэй хэрэггүйг нь ялгаж хайна гэсэн үг. Дараа нь болохоор тэр хэрэгтэй хэрэггүйнүүдээ байхдаа бас нэг үндсэн дарааллын дагуу явдаг.
хувцас, ном, бичиг хэрэг, жижиг хэрэгсэл дурсгалтай зүйлс гэдэг. Яагаад ийм дарааллын дагуу явдаг вэ гэхлээр хүн ингээд нөгөө нэг юмаа зэгцлэж жагаад нөгөө зураг мургаа үзээ суучих юм бол нөгөө хамаг дурсамжсан сэрэг нөгөө гэр орон цэвэрлэх ажил маань байхгүй. Хайхад хайрын санагдаад тэрийгэ бодоод тэгээд айгүйх цаг алддаг болохоор хамгийн амарх нь хувцаадаг болохоор хувцснаас эхэлдэг. Тэгээд бүх одоо хувцснуудаа одоо өөрийнхөө гэрт байгаа өөрийн гэсэн бүх хувцснуудаа л ингээд орон дээрээ ч юм уу одоо газар ч юм уу аваалаа тавина. Тэгэхээр хүн ингээд харддаг юм байна л да. Би яг юутай хүн бэ те? Өмсөх хувцсгүй л гэж эмгтээчүүд яриад байдаг. Тэгтэл нөгөө нэг ерөөсөө өмсөөгүй нөгөө таагтайгаа шинэ хувцснууд эсвэл нөгөө турандаагийн өмсөн баахан юмнууд тэгээд баахан юмнууд байт юм байна л да. Тэднийг ингээд нэг удаа хүн харцгаар хүн ингээд бодд юм байна. Надад ийм их юм байт юм байна. Би ийм их ингээд хэрэггүй худалдаа авалт хийдэг юм байна те. Хямдрлаа гингүүт нь заастаа алтгаас өмнө гэж авчдаг. Тэгсэн юм өмссөн юм байхгүй, идэлсэн юм байхгүй. Тэднэрийг ингээд хүн ингээд мэдэж авд юм байна. Тэгэнгүүтээ тэднэрээсээ ингээд нэг нэгээр нь ялгаад одоо хаяг нь хаяад авчултыг нь үлдээд үлдсэн зүйлээ эмхэл зэгцлээд хийхийг хэлдэг. Тэгээд яаж хийх вөхөр одоо эвхэх арга техник гэж байгаа. Мөн яаж байрлуулах вэ? Номыг жишээ нь өндрөөс нь нам руу өнгийг хувцсыг бол өнгөөс нь одоо бараанаас нь бүдрүүч гэдэг юм уу дараа нь өөртөө авахд амар байдлаар тийм аргыг заадаг. За энэ методыг хэрэгэлсэн хүн ерөнхийдөө болохоор минималистик хандлага руу ордог. Яагаад гэхлээр өөрөө нөгөө ямар их хэрэггүй юм хэрэгэлдэг, идэлдэг одоо эзэмшдэг байснаа мэдээд тэрнээсээ салаад ирэхээр дахиж нэг тийм хүнтэй ингээл нэг өөртөө ингээл дараа нь цэвэрлэх гэж дараа болохгүй. Тэгэл эдийн засгийн хувьд бас хэмнэлттэй шүү дээ. Дахиад тийм хэрэггүй юм худалдаж авахгүй. Тийм болохоор ерөнхийдөө бол ийм хүмүүс яг зөв хэрэгжүүлсэн хүмүүс маань яванда минималист тэгээд цаашлаа бүр zero waste буюу одоо нэг хог хаягдлгүй амьдрал гэдэг тиймэрхүү зүйл рүүгээ ингээд байгаль дээлтэйгээд яваад байгаа. Ерөнхийдөө шат дахиад байгаа. Өөрөө бол яг энэ одоо арга техникийг бол амьдралдаа бүр маш сайн хэрэгжүүлсэн бол хүн жишээ тийм ээ. Тийм. Би бол өөрөө бол яг анх номыг уншаад зарим мод идэхтэй нэр ойлгох нэг би 10 жилдээ нэг тийм онц сурдаг хүүхдүүд байдаг шүү дээ. Нэг тийм байсан. Тэгэнгүүт нэг онц сурдаг хүүхдүүдийн давуу тал нь гэх юм уу одоо буруу тал нь гэх юм уу аав ээж нараа гэрээ ажлаас чөлөөлцдөг. Энэ онц сурд юм чи хичээлээ ээжээ гэл. Тэгээд ахаар нөгөө би нөгөө гэрээ ажил миний хийх хэвээр ажил биш гэдэг ажил гарсан гэс би ажиллаа ээжээ. Гэт тэгсэн ч гэсэн нөгөө гэрээ эзэгтэй болсон хүн чинь заавал хийхээс аргагүй. Тэгээ амар нөгөө нэг ял өөрсөн юм шиг хийдэг байсан байхгүй юу. Айгу хэцүү тэр нь тэгээд тэгтээ яг энэ номыг олж уншаад яг нөгөө би том охиноо гаргасан декрет авсан. Тэгж яхтаа уншаад бүр үнэхээр ингээд одоо нэг амьдралын үзэх үзэл одоо хандлага маань өөрчлөгдөөд гэдэг. Гэрээ эзэгтэй гэдэг чинь нэг тийм амар хүнд хэрэггүй юм биш юм байна те. Би ч үнэхээр ингээд чухал юм хийж байгаа маань гэрээ хайрлах хэрэгтэй маань энийг ингээд эмхлээ зэгцлээд авах нь миний үүрэг юм байна гэдгийг өөрөө ойлгоод тэгээ хэрэгжүүлсэн болохоороо тэгээ хүмүүсийг ингээд урайлаад ийм байдгийг шүү гэд. Эхлээд яг ахуй эмх зэгцээс эхэлж байгаа ч гэсэн энэ явандаа болохоор хүн яг тэрийг ингээд хэрэгжүүлээд авахаар одоо сошиал медиагийн эмх зэгцээ хийж болж байна. Оюун санааны эмх зэгц байж болж байна. Тэгэнгүүтээ бүр яхаа бол хүмүүс дээр эмх зэгцээс нөгөө нэг юугаа ашиглаж байгаа байхгүй юу. За үнэхээр энэ хүнтэй би ингээд уулзах хэрэгтэй. Зүгээр бит хоёр хэрэгтэй хэрэггүй хов ярьж цаг нөхцөх бол тэр хүний ч цагийг алдаад би өөрийнхөө ч цагийг алдаад яах юм те. Тэрний оронд би зүгээр хэрэгтэй юм да тэр хүнд ч гэсэн ингээд боломжийг олгоод гээд тиймэрхүү хэрэггүй одоо хүмүүсээсээ яаж юм. Тэгвэл оюун санааны хувьд гэх юм бол альва зүйлд хандах хандлага маань өөрчлөгдөхөөс гадна одоо ингээд юмыг ингээд хүмүүс нэг айгүй сөргөөр авдаг шүү дээ тий. Тэглээгээд надад ашигтай юу тий. Одоо тийм байж лээ гэлтэй. Тэглээгээд яах юм. Би өөрчилж чадах юм уу чадахгүй. За тэгвэл ингээд орхицээ гэд. Тиймэрхүү байдлаар ерөнхийдөө бол энэ яг номоо уншаад арга техник хэрэгжилж байгаа тэгвэл заавал ах уу гэхгүй бүх зүйл дээр ингээд ашиглах боломжтой. Тийм ээ. Та одоо ойролцоогоор хэдэн жил яг анхны номыг уншаад өглийг хүртэл бас хэр удаж байна? Тий одоо бол яг 2 жил болох чинь. 2 жил. За жишээлбэл одоо та одоо ингээд хэрэггүй хувцснуудаа хаялаа тийм ээ. За ном дэвтэр бүх юм ингээд эмх зэнгслээд ингээд байж хахад одоо таны хамтран нөхөр тийм ээ. Яаж хандж чинь бас эргэжтэйчүүд чинь бас ер нь тэгэл яг тэр эмх зэнгс гэдэг зүйл чинь бас хэцүү шүү дээ. Тэгэхээр одоо яг таны энэ сонголтыг хэр одоо дэмжсэн яаж одоо бас аргыг нь олов тийм ээ. Ер нь аль маань нөхөр нөгөө гэр орны асуудал нэг оролцдоггүй. Одоо ингээд би тавилгаа солилоо энийг инглээ тэглээхэд яг өөрөө шийдчихдэг болохоор тэрэн дээр нэг хүндрэл гараагүй. Яг нөгөө конваригаар ингээд нөгөө хувцсыг би ингээд ихэхэд өөрөө ингээд угаагаал ингээд ихэхээ хийдэг байхгүй. Тэгэнгүүт чинь нөгөө нэг хувцсыг авахад нөгөөдгөндөө ямар ч нөлөө байхгүй. Нөгөө босоогоор ингээд хийдэг. Тэгэхээр чи ингээд бид нарт ингээд хүндлэнгөөр нь тавьчихаар нэг нь авахад нөгөө идэг нугаачдаг байхгүй. Тэгээл нөгөө аваарсан шкаф нөгөө тэгээ байн 7 хоног болгоо яана. Тэгэхээр
маа нөхөр болохоор ингээ хувц сунраа ингээ харахад амар байна гэж байгаа байхгүй. Ингээд яг ингээ дээрээс нь хараад ингээ бүх юм ингээ дуртайгаа ингээ сонгоо авчин нөгөө хэд нь нуурахгүй тэгээ хаана юу байгааг нь мэддэхгүй биш бүх юм нийл. Маш зөв. Конмари метод арга барил ерөнхийдөө гэр орондоо хэрэгжүүлэхээс гадна түрүүн бас ярьлаа шүү дээ. Сэтгэл зүйд маш их сайн эргээр нөлөөтэй. Ерөнхийдөө хувь хүний хандлагад бас нөлөөтэй гэж тэгж байна. За энэхүү арга барилыг хэрэгжүүлж эхэлснээс хойш өөрийн чинь амьдрал ямар өөрчлөлтөд гарсан бэ? Яг тэр одоо сэтгэл санааны хувьд гэх юм бол нэг би өмнө хэлсэнтэй нэг хандлага маань өөрчлөгдсөн. Гэрээ ингээд нэг агуу нэг тийм яалт өөрсөн юм шиг байдаг гэсэн шүү дээ. Тэр маань ингээ амар юу болсон. Гэхдээ би яг л адилхан юм хийж байгаа байхгүй. Өмнө хийдэг байсан шиг манай гэр хэвэндээ л байгаа. Тэгсэн юм дэ миний хандлага өөрчлөгснөр ингээл гэрээ цэвэрлэх аюулгүй амархан болсон. Маш богино хугацаанд. Одоо ингээл нөө цагаан сар болох гол их цэвэрлэгээ мэвэрлэгээ хийдэл би одоо нэг амралтын өдөр байхад бол гэрээ бүтэн их цэвэрлэгээ хийхэд хангалттай. Тиймэрхүү байдлаар өөрчлөгдсөн байна. Хоёрт гэх юм бол хүүхдүүдтэй тэр хоёр бага насны хоёр хүүхэдтэй байхгүй юу? Хүүхдүүдээ маш их цаг гаргадаг болсон. Ерөнхийдөө нөгөө нэг жижиг сажиг юмтайгаа зууралдахгүй. Тэгээ тэрнээс болж стресстгүй болохоор хүнд ингээд цаг гараад ирдэг. Тэр цагаа нөгөө хүн өөрийнхөө дуртай юм хийхэд зориулдаг. Тэгэхээр одоо нэг манайхан ч ингээд хүүхдээ загнаал те юм мураачлаа, буулгачлаа чи зүгээр суу чи бэж. Тэгээд байдаг. Би тэрнийг бол аягүй их эсэргүүцдэг. Одоо хүүхэд бол ингээ бүх юмыг таньж мэдж байгаа учраас ингээд үзээ харахаа хараад тэгэхээр ерөнхийдөө бол хэрвээ би энийг мдэггүйсэн бол тэр ээж нар шиг те одоо нөө хүүхдээ ингээл зов тэрвэлсэн гэрийн минь нураачлаа гэж загнаал тиймэрхүү байдлаар хандах байсан байж магадгүй гэж боддیں۔ Харин энэтэй уулзснараа би болохоор хүүхдүүдтэй болохоор маа хүүхдүүд болохоор ингээ өөрийнхөө дуртай, чөлөөтэй. Тэгсэн хэрнээ бас нэг жижиг хоёр өрөө байрч гэсэн өөрсдийн гэсэн орон зайтай. Тэгээ бас нэг жижиг том тавилгануудаа гаргаад би жижиг тавилганууд тавьсан байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхдүүд одоо гүүж харих талбай нь ихтэй. Тиймэрхүү болсон. Тэгээд өөр гэх юм бол бас нөгөө ажил дээр хандлага бас өөрчлөгддөг. За тэгэхээр эхлээд болохоор хүн чинь ингэж боддсон юм байна л да нөгөө цалингийн төлөө ингэж өстой тэгэх өстой гэл. Тэгэнгүүт энэ KonMari методыг л яснаас хойш би бол ингэж бодоод байгаа хүн хэрвээ би тэрэн цагаа зарцуулж байгаа бол үнэхээр л би энэ дээр 8 цаг байгаа бол тий өөрийнхөө ингэж чадхыгаа ирээр л хий. Бага бүхнээ л ингээл гаргачих тий. Яг ингээл би шийдэж чадах бүх асуудлуудаа шийдчихье. Хийж чадах бүх юмнуудаа хийчихье. Тэгэхгүй хүмүүс чинь тэгэл цалин байгаа нь цалинд нь тааруулчихъя гэд. Тийм байх уу. Хүн өөрийнхөө ингээд чадвараараа ихэд хэрвээ үнэхээр тэгээд чиний чадвар чинь сайн байх юм бол цалин чинь дагаж өсдөг болохоос ш. Тэгэл цалинд нь тааруулж яана гэж ямагнаас уудах юм бол тэр чинь ингээд байгаа л штэ бүр улам бай. Бүр ажилчгүй болж мэднэ гэ. Тиймэрхүү байдлаар энэ бүх юмд нэг хандлага тийм өөрчлөгдсөн. Маш эргээр бас амьдрал дээр хэрэгжүүлж байгаа юм байна. Яг одоо бас дуртай өдрийг үзэж байгаа үзэгчид маань бас ямар арга барил гэдэг юм болоо гэд бас амралтын өдөр бас хэрэгжүүлж үзье гэж бодож байгаа үзэгчид байж магадгүй. Тэгээ юун түрүүнд одоо яг энэ арга барилыг хэрэглээд ер нь эмгэгтэй амьдрахын тулд гэр орноо юунаас эхэлж цэвэрлж яах хэвээр болоо ерөнхий нэг арга барилыг хэлж байгаа. За тийм эхний ээлжинд болохоор бүгдээрээ за хамгийн амархан хувцсээ тийм. Тэгэхээр өөрийнхөө хүний юмд бол хүний юмг л хийж бада нөхрийнхөө юмг өмнөөс нь хайж болохгүй. За яг нэг 3-аас доош насны хүүхдийнхээ тий тэд нар бол одоохондоо арай шийдвэр гаргах боломжгүй байгаа тий. Тэгээд бүх хувцсныг ингээ гаргаад тавьчих, овоолоо тавьчих. За орон дээрээ байд юм уу, шалан дээр байд юм уу. Хувцсан овоо бас. Тий хувцсан овоо байгаа бүх хувцаа. За тэгээ ганц дүрмтэй. Хэрвээ танд энэ тэнд үлдсэн хувцас байвал тэрийг шууд хаяна. Тэгэнгүүт хүн ингээ бүх хувцаа гаргаж тийм тэгэхгүй болохоор ч хүнтэй ингээл нэг өрөөгөр нь бас цэвэрлэх гээл нэг зөвхөн нөгөө шүүгэнд хувцаа гэдэг өгөө нөгөө ин тэнд байгаа штэ бүгдийг нь гаргаад тэр за тэгээд нэг нэгээр нь ингээд өөрөө бариад үз тэр хувцыг танд ямар мэдрэмж төрж जैन те тэр мэдрэмж айгүй чухал танд одоо ингээд яг ингээд янгууд амар гоё тийм нэг нүдэн ингээл гэрэлтэй л те нэг дуртай хувцас харахад дурсан ч нэг тэр хувцсыг өмсгөр за энэ хувцас надад айгүй гоё харагддаг да тий энэ миний биед ингээ эвтэйхэн байдаг би энтэй байхад тааламжтай байдаг тийм хувцас үлдэн тэгэнгүүтээ нөгөө хувцас барангуудаа уулын жүнтэй л те тий уулын жүнтэй авсан юм тийм амар брэндтэй тий гэсэн ирнэ надад цогтгоомаа тий тийм бол та өөр одоо хаях энэ бол хаяхыг за түр байж байгаа юусэн ялгаатай таймныхаа ингээд биш одоо ингээд тэрийг ингээд за надтай ингээд хамт байсан баярлалаа баяртай гэж хэлээ. Тэгээ бүх хувцаа ингээд нэг нэгээр нь тэгж үзнэ. Тэгээ яг таны ингээд авах хувцнууд ч үлдээд үлдсэн хувцнууд гарна штэ тий. Тэрийг та өөрөөсөө холдуулна. Гэтэ би энийг болохоор нөгөө нэг бас шууд хай гэж зөвлөхгүй.
угаасаа ингээд нөө юу байгаа штэ Монголд чинь ингээд ядуу буруу хүмүүс байна тий танд ингээд хэрэггүйгээд байгаа ч гэсэн нөгөө үнийг хүсээж авахгүй тийм сайхан хувцснууд байгаа штэ тийм болохоор тэрийгээ би боломжийнхаа хэрээр хандивлаарай тий хэрвээ үнэхээр тийм юу ахаан бол үн хүрэхээр зүрвэл яхаа нөө хуучин хувцас зардаг мардаг группүүд байдаг лээ тэн дээр зар бүр хүн өмсгөөргүй л биш бол тэгээд шатааж матааж те энэ утаанд нэмж яхаар сайхан юу яачаарэ хандвалчаарэ одоо саяхан нэрэ манад Монгол нөө second hand буюу ингээд хуучин хувцсны дэлгүүр нэгсэн тэнд бид нар хувцаа ингээд одоо мөрөөдлийн гэрэл гээд динжэмингийн тийшээ гэсэн баг 32-оос динжэмингийн хугацаанд тэр чинь олон улсын л нөө жижиг тэм дэлгүүр бид нар ингээд хэрэггүй хувцаа тэнд өгчин тэгэнгүүт тэнд одоо өргөх толгоос одоо эмэгтэйчүүд тэнд ажиллаж байна тэгээд тэд нар болохоор тэрийг угаа цэвэрлээд тэгээд зараад борлуулад орлого үүсгээд тэгээд тэрүүгээрээ юу өөрсдийнхөө амжиргааг дэвшлүүлээ явдаг тийм манайхан тэгээд бас нөгөө юу яадаг штэ Германы нөгөө комиссион хувц, солонгос комиссион хувц. Одоо ерөөсөө Монголд бол амар их тийм илүүдэл хувц гарч байгаа. Тэрийг манайхан шатаацдаг байхгүй. Харин тэр нь ямар учиртай ингээд би ингээд сонсчээс одоо чинь хувцаалгын ямар нэг энерги дагуулж яадаг тухайн эзнийхээ энерги хадгалдаг. Тэнгүүт өөр хин нэгэн өмсчихлээр тэр одоо муу явж байгаа хүнийх нь эрэг энерги нөлөөлдөг гэдэг нөгөө нэг их тийм нөгөө нэг тэгэл хүмүүс юу шатааж юмтай хаяад идэг юм шүү. Тэрний оронд хэрэгтэй нэгэнд бас өгвөл аль талтай дэмтэй байх тийм. Тий нөгөө буян болж гэнэ гэсэн. Гэтэ энэ дээр болохоор жоох өрөөсгөл хаа. Одоо жавзантан бутагтуу гэдээ байдаг байхгүй. Тэр болохоор хуучин хувц хүмүүсээс аваад тэгээд тэрийгээ болохоор яг нэг зорилтод бүлгийн хүмүүст өөрсдөө тарааж өгдөг. Тэгээд тэр хүмүүс одоо яг тэр хүн юу гэж зөвлөж байгаа гэхээр үгүй одоо тэр одоо таны хувцсыг ядуу хүн өмслөө гэ тэ та ингээл сүлтэмрэн дараатаал тийм болно гэж тийм ердөөсөө байхгүй. Угаасаа л зөв явж байгаа бол байна. Харин тэр хүнд та ингээд сайхан сэтгэл гаргаа тэ өгсөн тэр юу ч юм болохоор танд буйн нэргэж ирнэ. Тийм болохоор тэрэн дээр ерөөсөө яахгүй. Тэгээ бас нөгөө сэтгэл зүйн бас нэг юм явагдаад байгаа байхгүй. Тэр одоо нөгөө хувцсандаа баярлалаа гэж хэлнэ гэсэн шүү дээ. Надтай хамт байсан баярлалаа. Баяртай гэхэд ерөнхийдөө хүн сэтгэл зүйн тэр хувцснаас ингээд одоо ингээд харилцаагаа танилцж байгаа байхгүй. Айгүй нэг тийм нэг эргээр ингээд харилцаагаа тасалдаг сонирхолтой байна. Тийм болохоор ингээд тэрэнд ерөөсөө санаа зовхгүй. Тэгээ хүмүүсийг тэгээд хувцснуудаа болохоор за энд одоо яг ихвэх аргыг хэлнэ гэдэг аюу хэцүү байна. Та нар тэгээ YouTube дээр бичлэг бас ярианы дараа харуулчих тий. Тэгээд тэр яг бичлэгийн дагуу ингээ ерөнхийдөө ингээд нэг босоо байдлаар хувцснуудаа авихэд хийчих. За тэгэнгүүт нөгөө нэг асуудал өч ерөнхийдөө их шийгдээд нэ. Эхнээд тэр одоо ихвэх арганд нь болохоор хийсэн хүмүүс ингэж ярьдаг байхгүй. Хүүе би ингээд хүүхдтэй шинэ шүүгээ авах гэжсэн боллоо. Ичи ингээ багтчих байсан юм бэ. Би буруу ихгээд байсан юм байна гэ. Тэгээл нөгөө нэгийг авах гал нөгөөдхийгээ ингээл нураадаг гэсэн шүү дээ. Би яг тийм бодож байлаа ярьж байхаар. Нэг гоё ихэл тавьчдаг. Тэгээл нэг хувц авахгүйгод бусна ингээл умбардаг. Тэгэхээр тэр бол бас буруу л хэрчэн болохоор яг нөгөө л метод мань яваад байгаа байхгүй. Яг за ингээд ангирцсан үлдсэн хэдийгээ яаж байрлуулах вэ гэдэг те. Тэгээ ерөнхийдөө нэг альва сав агуулгах савынхаа 90% дүүргээд 100% дүүрэхгүй 90 хүртэл хувийн дүүргээд тэгээд тавьчих. Тэгээд өнгөний хувьд гэх юм бол хувцсыг үлгүүрт эхлэхэд өглөختөө өндрөөс нь нам руу тэгэх юм бол ингээд нэг ийм гурвалжиндуу болчих штэ тий. Тэгээд ингээд шүүгээний чинь энд ингээд нэг зай гарчих. Тэгэхээр та тэрийг ашиглаж болно. Тэгээ бас ерөнхийдөө өнгийн хүндээс хөнгөн рүү буюу одоо ингээд бараанаас цайварлалтай. Тэгэхээр нөгөө нэг яадгүй гэхлээр хүн ингээд хувцаа сонгохдоо өнөөдөр тийм өнгийн хувц өмснө гэж шууд харлаа эднэр дундаас энийг өмснө гэдэг. Нэг сонирхолтой бас нэг мэдээ байсан л да. Хүнд нөгөө өдөрт сонгох сонголтын тоо гэж байдаг гинэ. Ерөнхийдөө бүх хүн болгонд л байдаг. Тэгээл үдээс хойштой ер нь тэр нь айгүй муучгаар шүүгчнэрч гэсэн байдаг. Тэгээд хэрэг мөрийг шийдэхдээ айгүй хэцүү байдаг юм байна л да. Тэгэхээр энэ арга нь яаж байгаа вэ гэхлээр одоо тэр таны сонголт хийх юу гэж хөнгөвчлж байгаа байхгүй юу өмсгүү гэдгийг чинь бодлыг чинь хөнгөвчлж байна яах вэ хөө гэдэг тийм бодлыг чинь хөнгөвчлөхөөр одоо тань одоо өөр зүйлд өөр юмд төвлөрөх тийм боломж нэгдэж байгаа гэсэн үг байхгүй юу ном гэдгсээс манай студид энэ байршилсан 50 дээрх ном байна л да энэ яг зөв байршилтай нөө хэр эмгэгтэй байна ерөнхийдөө л зарим нь зөв байна гэтээ би очоо янзлчих болох оо тий за эндээс болохоор ингээд дээдлийн 50 бол ерөнхийдөө зөв байна ингээд номнууд манд болохоор өндрөөс нам чиглэлтэй зөв байшсан байна. За тэгээд энэ 50 дээр болохоор өндөр нам нь жоохон зөрчсөн байна. Энийг хэдүүлээ янзлээ. Заавал ер нь хаанч байршсан өндрөөсөө намруудын барилттай байх хэрэгтэй. Тэгвэл арай эмгэгтэй байх байх тий. Тэгэх юм бол нөгөө нэг арай зэгцтэй харагдахаас гадна тэгээд дараа нь эн чинь ингээд бас нэг юу байхаар ингээд нэг дээшээ доошоо ингээд сараасан хүрээний иршиг байх чинь бас муухай штэ.
Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө номны гол тавих юу нь болохоор ингээд өндрөөсөө ном руу дандаа босоогоор тавих. Ер нь юмнууд маань болохоор ерөнхийдөө босоо байвал арай илүү цэгцтэй зай бага эзлэн гэж үздэг. Тэгээд номны хувьд болохоор хүмүүс болохоор энэ болохоор ерөнхийдөө зөв байна. Номыг хайж чаддгүй. Ерөөсөө ингээд ном хаях нь одоо нэг гим нүгэл гэж үздэг юм байна л да. Манай гэрт бас ер нь бол аюух номнууд байдаг. Би тэгээд зарим нь ер нь бол баг уншдаггүй. Тэгээд хаяхаас хайрын санагдаад байлгаал гэдэг. Тэр нь бас буруу юм шиг байна тий. Тийм. Тэгэхээр одоо энэ альва зүйл чи өөр ингэсэн энергитэй одоо солилцох хэрэгтэй байна л да. Энэ номыг энэ дээр ингээд хэдэн жил ингээ хадгаллаа гэд тий. Танд боллоо тэр номонд бол ямар ч ашиг байхгүй байхгүй. Тэрний оронд тэр ном үнэхээр мэдлэгтэй байгаа бол тэр хэрэгтэй хүндээ очиж мэдлэгээ өгж явах юм бол тэгээд тэр нь илүү үн цэнтэй. Тэгэхээр одоо ингээд номоо хідүүлээ ингээд юу аахгүй харамлахгүй хандивын газарт өгөөд эсвэл хуучин номоо худалдаад чөлөөлөөрэй гэж. За ер нь тэгээд эхнэрүүд одоо яг энэ арга барилыг амьдралдаа хэрэгжүүлэх гэж хүсэх юм бол одоо нөхрүүдийн зүгээр эрчүүдийн зүгээс бол хүлийн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм байна. Дэмжих ёстой юм байна. За тэгэхээр танай группт эрэгтэй хүмүүс бас нэлээд байдаг бах тий? Тий, эрэгтэй хүмүүс хэрэгжүүлдэг эрэгтэй хүмүүс байгаа. Сайн байна шүү дээ. Эрэгтэй хүмүүс ялангуяа ажил хэрэгч эрэгтэй хүмүүс болохоор ажлын ширээн дээрээ хэрэглэх юм бол төвлөрлийг илүү нэмэгдүүлнэ, бүтээмжийг нэмэгдүүлдэг. Маш зөв. Одоо жишээлбэл за Монголын хэмжээнд тийм ээ. Одоо энэ группийн хэмжээнд 30 мянган хүн байгаа. Эдгээр 30 мянган хүний цаанд бас одоо гэр бүл, найз нөхөд, аав ээж гэл маш олон хүмүүс байгаа багталтай тийм ээ. Эдгээр хүмүүсийн ер нь бас хэр их байгаа гэж өөрөө боддог вэ? Ерөнхийдөө бол айгүй их байгаа. Тэгээд нөө хүмүүс айгүй хашгинаад байдаг шүү дээ. Танай группт орсноос хамаг юм хаяад тустай. Тэгээ нөхрөөд нь болохоор ингэдэгс эхнэрээгээ ингээл юм алга болчиход чи хайцсан уу? Ерөөсөө тийм болсон. Гэхдээ энэ нас нэг буруу биш. Гэтэ давуу талтай те ер нь дэмий юмд ингэж мөнгө гаргаж дараа нь хэрэглэхгүй мэддэхгүй юмнууд худалдаж авч ерөнхийдөө гэрээ бас хог навчаар дүүрэх хэрэггүй болчихно л гэсэн үг шүү дээ тийм ээ. Тийм ээ. Тэгээд яг энэ нь болохоор бас бид нар сүүлийн үед суурин сууршаад тэрнээсээ болоод л ингээл нэг хов нөхшин дарлуулад байгаа юм байна л да. Яг үнийг хэлгээд. Яг ингээд манай уламжлалт одоо минималист гэдэг нэг гадаад үг хэлээд байгаа чинь эн чинь өөрөө яг монгол юм байна. Яг л бидний нүүдэлж авахуг л тэр минималист чигээл одоо Европынхан дэлхийд даяар тэрний хойноос хушуураад байгаа байхгүй. Бид нар жоохон холтцсон байна. Тэгээд яадаг вэ гэхээр одоо бүгдээрээ бодъё те ингээд монгол гэрт бүх юм байртай байдаг тийм үү. Юроос илүү юм байдгүй. Нүүдэг болохоор тэр илүү навшиг ингээл тээж явна гэдэг чинь хэцүү шттэ ачаад. Тэгэхээр ерөөсө хүн болгонд яг тогтсон яг хэрэгцээтэй юмнууд нь л байдаг. Энэ маань өөрөө минималист юм а. Яг л ийм болохгүй дэлхийд даяар одоо манай Монголын уламжлалыг л ингээл дуурайх гал ингээл дэлхийд даяар ингээ минималист болоод байгаа юм байна. Тэгэд энэндээ яхад одоо шууд ингээд минималист болохгүй юм болохоор манай ингээ KonMari метод гэдэг арга техникийг хэрэглээд минималистийн зам руугаа орж болно. Уламжлалт одоо ер нь л ямар байсан Монгол хүмүүстэй хэдэн зуун жилийн өмнө л нүүдэлч юмээс яг тэр яс жишэл руугаа орж ахуй дарлагдахгүй. Тийм өргөн сэтгэлгээтэй тийм хүмүүс. Тийм надад нэг зүйл сонирн байна л да. Одоо минималистийн цаанд бас нэг бүр одоо дэвшилтэд нэг тийм бас зүйл байна гэсэн тийм. Ерөөсөө одоо хог хаялт гаргадгүй. Тэрнээс цаашаага бас тусбал хүн баг ингээд бүр л одоо нэг халбаа нэг сэрээнийг аягтай. Тэгэж үлдэнэ гэж надад бодогдоод байна л да. Ер нь энэ миний бодол зөв үү? Зөв. Ерөнхийдөө zero waste гэдэг хог хаягдлгүй амьдрал гэдэг байгаа шүү дээ. Одоо бас хогны тухай хууль батлагдлаа тийм ялгаар таригдгүй. Яг тэрэн шиг бид нэр ингээд айгүй их хог хэрэггүй хогнууд аяг өдөр тутамдаа гаргадаг. Жишээлбэл бид нар ингээд нэг усны сав аваа явчих юм бол бид нар хэдэн ширхэг гаднаас ус авах яхаа мөнгөө ч юмх юм байна хогч гаргахгүй юм байна тий. Тэгээд нэг даавн тортой байх юм бол бид нар хэдэн ширхэг ялгар тор авахаас сэргийлэх өөрөө тий. Нэг хүн ингээд нэг эмэгтэй манай групп дээр оролцсон байгаа байхгүй юу. Торны хууль ягаа тэгээд өөрөө ий баримтаа бүртгүүлсэн баримтуудаа бүгдийг шүүсэн юм байна л та. Тэгсэн чинь нэг жил 30 мянган төгрөгөөр зүгээр л нэг удаагийн тор авсан байна. 30 мянган төгрөг тал их болгондоо тор авсаар байдаг. Тэрийг бид нэр ингээд нөгөө нэг тухайн үедээ 100 үед 200 эдэн төгрөг төгөлдөг болохоор хямдхан яадгийг ингээд авчдаг. Гэтэл тэр чинь ингээд хоримтлагсаар байгаа жилийн дотор та 30 мянган төгрөгөөр авсан. Гэтэл нэг 5 мянган төгрөгөөр нэг тор авсан бол нэг 5 жил хэрэглэнэ шүү дээ. Яг иймэрхүү байдлаар ерөнхийдөө zero waste болно гэдэг бол айгүй хүндэлтэй. Тэгээ яг багаас эхэлж болно. Бүр ингээд огт хог хаягдлгүй жишээ нь ногооныхоо хальсыг хүртэл аваа бордоо болгох тийм юм руу өгн одоо жишээ нь малтай айлд өгнч гэдэг юм уу тэгж хадгална гэхээр бас нилээн төвхтэй.
Тийм байна. Тийм нэг бодлын бас хэтэрхий бүр zero waste гэдэг чинь одоо юу гэдэг одоо зарим эд материал ч гэсэндээ бас хэтэрхий бас юм болгон хүнд хэрэггүй бас биш шүү дээ. Зарим зүйлээс хүмүүс кайф авдаг, аз жаргалыг бас мэдрүүлдэг зүйлс байдаг тийм. Дас үзрэл тааруулах хэрэгтэй тийм ээ. Тий яг л тийм. Гэтэ бас нөгөө ингээл энэ амарлаа гэсэн гээд юу юугүй ингээд шуухгүй те. Ингээ багаас нь эхлээд өөрийгөө тасгаад үнэхээр хийж чадчихвэл тэгээд явхад гайхалтай те. Ихтэлгээдээ ингээд хөрөнгө олж байгаа л ээлтэй амьдарч байна. Заавал гэхдээ нөгөө чадахгүй бол өөрийгөө заавал би ингээд нэг энэ хаг хайцлаа гэл тэрэндээ хямраал шаналал байхгүй. Тэгээ ерөнхийдөө л Комари метод маань болохоор өөрийнхөө аз жаргалыг тий өөртөө таатай тааламжтай зүйлийг л гэдэг. Минималист болохоор ч юм болохоор нэг айгу баг зүйлээр амьдр гэдэг. Конмари болохоор аз жаргалтай зүйлээ тойруулж амьдр гэдэг байхгүй юу? Маш зөв. За маш их баярлалаа. Үнэхээр сонирхолтой ярилцлага болоод тэгээд үдэгчид маань яриа таалагдсан баг. Тэгээд үдэгчдийг уриалаад Комари метод хэм маягт уриалаад нэг зүйл хэлээч. За тэгээд бүхэн л Facebook ашиглаж байгаа. Тэгээд Конмари метод эмх цэгц гээд Facebook-аар хайгаад манай группт нэгдээрээ тэнд одоо 33 мянган одоо гишүүнтэй. Тэгээ тэр бүгд болохоор ингээд яг эмх цэгцтэй байх гад энэ нэг ахуй дарлагдсан зүйлээс ингээд гарах гад хичээж байгаа. Зарим нь гарчихсан. Тэгээд нэгэнд одоо гарсан хүмүүс нь бусдаа зөвлөгөө өгдөг тийм гоё групп байгаа. Тэнд нэгдэж бусдаагаа нэгдэж бас ингээд хог хаягдлаа баг болгоё. Тэгээд минималист болъё. Тэгээд дээрэс нь ингээд энэ Конмаригаар болоод ерөөсөө насан туршдаа дахиж хөглөрөхгүйгээр нэг удаа л зэгцлээ. Тэгээд дараа нь сайхан аз жаргалтай амьдрий. Илүү өөртөө цаг гаргая те. Хоббиндаа цаг гаргая аз жаргалтай гэсэн тийм уриалсан тийм гişүүдтэйгээ нэгдээрээ гэж уриалмаар байна. За маш их баярлалаа танд амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр үзэгчтэй энэ 7 хоногийн маань миний ач холбогдолтой газраар бас бэлгөө маань декупаж урлал гэдэг юу вэ? Гарын дорох материалаар тийм ээ. Хоёр дахь ямар нэгэн материалыг хоёр дахь ашиглаад дахин боловсруулаад хэрэгцээтэй зүйлийг хийж сарсан байгаа ингээ бүгдээрээ хамтдаа ач холбогдолтой газраар хамтдаа илээ. Очих туртай газраар өнөөдөр бид декупаж урлан дээр хүрэлцэн гэрсэн байна. Ингээд бөөнөрөө орж хөдөлмөрийн хичээл хийцгээе. За би декупаж урлалын цэндэ гэж багштай уулзсан байна. Энэ амралтын өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Чамд ч сайн амралтын өдөр. За үдгчтэй та сонирхуулаач ингээд энэ өрөөгөр дүүрэнгээд байгаа энэ урлал тийм ээ. Одоо бүтээлүүдийг одоо декупаж урлал нэрлэсэн юм байна тийм ээ. Энэ урлал нь одоо яг ямар төрлийн одоо урлаг вэ тийм ээ. Яг юунд хэрэгтэй гэдэг талаар та үзэгчтэй сонирхуулаач. За тэгэхээр декупаж гэж нэрлэдэг байгаа. Монголд яг ерөнхийдөө бол миний одоо сонирхож ирснээс хойш 5 жилийн турш би одоо яг энэ уралтай холбоотой ажиллаж байна. Тэгээд Монголын хувьд бол одоо 10,000 гаруй сонирхогчтой чимэглэл одоо цаас урлал гэж хэлж болно. Цаас гэхээс илүүтэйгээр нөгөө бүх төрлийн гадаргуу дээр хийдэг учраас ерөнхийдөө бол чимэглэлийн урлал. Гэхдээ нөгөө манай урлагийн хувьд бол аль болох эко, байгаль дээлтэй тэгээд хүн бүр одоо 5 настай хүүхдээс эхлээд бүх хүнд хийж сургахаар зорж энэ урлагаа ажиллаж байгаа. Тийм за одоо энэ гэхэд шилэн дээр хийсэн байгаа. Хүмүүс нөгөө доторх чанамлын ч юм уу комподын ч юм уу идэ хайчдаг шилийг эргүүлээд ингээ хөөхөн сахараа хийх, давсаа хийх сав болгоод ашиглаж байгаа байхгүй. Тэгээ энэ утгаараа нөгөө байгаль дээлтэй гэдэг. Яагаад вэ гэхээр тийм дахиж ашиглаж байгаа. Хоёр дахь түүхийдийг ашиглаж чинь. Тэгээ багахан зардлаар учраас бас эдийн засгт хэмнэлттэй. Ерөнхийдөө эмэгтэйчүүд айгүйх сонирхдаг. За тэгээд түрүүн хэлсэн нөгөө 5 наснаас дээш хүүхдүүд хийж болно гэх. Хүүхдүүдийн хувьд бол заавал айгүй мундаг бүтээл гэхээс илүү өөрсдийнх нь нөгөө бүтээл сэтгэлгээ хөгжинэ, баруун зүүн дахь тархийг хөгжүүлнэ гэдэг утгаараа энэ урлал маань давуу талтай. Энэ 5 настай хүүхдийн хийсэн бүтээл юу вэ? За одоо саяхан нөгөө ээжтэй өгөхгүй тэгч нартаа ингээд найзуудтай юм бэлэг айгүй хийдэг хүүхдүүд. Хүү энэ 5 настай хүүхд зурсан юм шүү дээ. Энэ 6 настай хүүхд хийсэн.
Гэтэ энэ өнгөрсөн жилийн манай яг энэ урлагийн уралдаанд 3 настай хүүхэд оролцсон. Тэгэхээр бид нар бол 5-аас дээш насны хүүхдэд сургалт явуулна гэдэг. Гэтэ 3-тай хүүхэд ээжээгээ дуурайгаад аавтайгаа ээж аавтайгаа хийгээд бас оролцож исэн. За энэ манай урлан дээр ингээ хүүхдүүд бас ирж сургалтанд суух их дуртай байдаг. Энийг бас ингээд хүүхдүүд хийсэн. Одоо энэ нөгөө дүүгийнх нь эцсэн сокныхын шилдэ тэр шилээ барьж. Энэ одоо үнэхээр нэг бүрчлэн ингээд зураад байна уу? Яагаад байна? Хевлээд байна уу? Энэ одоо яг нөгөө декупаж гэдэг урлагийн техник байгаа. Энэ зориултын одоо зураг, зурагтай салфетик ч юм ашиглаад хийж байгаа. Тэгэхээр хойлоос энийг туршиж үзэж болно. Чи бас магадгүй ийм гоё зурдаг болчих болно. Би бас энд ирэхдээ нэг зорилготой ирсэн. Тийм танаар нэг юм заалгуулад өөрийнхөө гараар нэг юм бүтээх зорилготой ирсэн байгаа. За үдштэй энд нэг ийм сони юм байна. За бид нэр одоо жоохон бахад эмээ өөдөр байхад нэг бичээний хайрцаг дотор зүүцсний юмнууд хийцэн байдаг гэсэн шүү дээ. Тийм ээ. Одоо жишээл энд юугаар хийсэн бэ? Энэ бас одоо сүлжмэл гэж бас цаас уралд орно. Тэгээ энийг хийсэн материал нь сонингийн цаас. Тийм хатуу. Зүгээр ер нь бол ийм сүлжмэл сакснууд гэдэг хүмүүс энийг сүрэл үү юу гэдэг. Энэ бол яг 100% сонингийн цаас ашиглаад. За энэ таглаан дээр нь болохоор нөгөө декупаж ураллаараа гойж чимээлээ. Одоо энэ шүү дээ. Тийм. Сонингийн цаасаа ингээд ороогоод бэлтчихнэ. Тэгээ бүх төрлийн хэлбэр хэмжээтэй одоо ийм сакснуудыг сүлжиж болно. Сонингийн цаас ийм хатуу бол тийм үү? Сонин чи ерөнхийдөө мод. Тэгээд одоо нөгөө нэг модыг цаас болгоод бид нэр ашиглаж байгаа бол манай урлагийг хийж байгаа хүмүүс буцаагаад мод болгож байна гэсэн үг байхгүй юу? Тэгээд одоо ингээд янз бүрийн хэлбэр хэмжээтэй хийж болно. Энэ бол ерөнхийдөө нөгөө энэ бас сонио. Тийм сонио. Зөө. Одоо энэ дээр нөгөө декупаж урлалаа цаасан дээр хийсэн юм гэсэн үг гоё. Энэ декупаж урлал гэдэг маань одоо тэрүүгээр байгаа салфетикнууд юм уу? Тийм үү. Салфетикний зургийг буулгаад байна. За зөвхөн салфетик гэхгүй зориултын декупажийн цаасууд гэж байдаг. Манад бол хөвчлэн нөгөө өвн өртгийн хувьд зориултын цааснууд нүнтэй орж ирдэг учраас бүх төрлийн зурагтай салфетик. Одоо магадгүй чиний халаас нь зурагтай салфетик явж илаа гэхэд тэрийг ашиглаад хийж болно. Энэ тэнд нэг гой зурагтай салфетикүүд идэх. Тэрийг ашиглаад наачиж бас болно. Бүтээлээ хийчээд зурагтай салфетикээ дээрээс нь тавиад ямар нэгэн техник ашиглаж энэ дэр одоо наадаг байх юм шүү дээ. Амархуу 5 настай хүүхд хийж ийн гэж бодлоо. Тийм байна. Одоо би бас юм хийнэ. За ингээд бэлгүүнэ өнөөдрөөс ингээд уран бүтээлч болдго юм байжээ. За өнөөдөр би юу хийх вэ багшаа? За хоёлаа нөгөө нэвтрүүлгийнхаа цагийг одоод хамгийн хурдан хийчихэр зүйл хий. Тэгээд дээрэс нь хамгийн амархан гарын дор идэг зүйлс одоо энэ ундааны шилийг чи ширэн дээрээ тавих үзэг харандааны гоё цав болгож ашиглая. Тэгэхээр эхлээд саваа сайхан цэвэрлэнэ. Ундааны шилчин бол ерөнхийдөө нөгөө бага цавтай учраас хоёул аягүй амархан цэвэрлжлээ. Зарим савнуудын нөгөө цав нь бүр ингээд наалтчаас салдаггүй. Тэр тохиолдолд нөгөө угаалгын нутаг вокер ч юм уу дэвтээж агаад хуулаад авчиж болно. Зориултын цаваа арилгагч гэж бас байдаг. Тийм зүйл. Ер нь одоо яг энэ урлагийн одоо мэргэжлийн одоо бүтээгдэхүүнүүд биш байдаг баг тийм ээ. Хэрэглэгдэхүүн одоо юу юм. Зориултын бүтээгдэхүүнүүд гэж байгаа. За зориултын будаг лакнууд бол Оросоос, Америкаас Монголд орж ирж байгаа. Тэгээд цөөхөн газруудад зарагддаг. Ерөнхийдөө нөгөө гадныхан бол гар урлыг айгүй өндөрөөр үнэлдэг учраас зориултынх нь бүх юмнууд нь байдаг. Өнгийн боднуудаас өсвөлээд гэхдээ энэ манад бол харьцангуй жоох үнэтэй орж ирээд идэг. Тэгээ бид нар чинь нөгөө ахуй амьдралтаа нэмэр болох гэж байгаа, хэмнэлт гаргаж байгаа гэж. Одоо энэ бод цавууг гэлдэг чинь 14,000-аар ч юм уу 10,000-аар ч юм авахаар нөгөө хийж байгаа бүтээлээсээ давсан үнэтэй болчих гээд идэг учраас гэрийн нөхцөл одоо зүгээр зургийн хэрэгсэл юм уу? За бүр том ширээ сандал хүмүүс ч одоо нөгөө пар бүчгэнэ хүртэл янзалдаг. Бүр галтгооныхаа тавилгыг янзлаад декупажцсан хүмүүс үлдээдэг. Тэгэхээр тийм хүмүүс бол нөгөө бүх төрлийн акрилын будаг буюу усан суурьтай будгийг ашиглаж болно. Будгаа бага зэргийн дүрж аваад энэ үдэрхөө. Тэгээд товшиж бодно. Ингээд дээрээс нь доошно.
цагнаас нь биш тэгэл гарч Тийм ирнэ. тий. Багуулнаа. Хинтээ болоод байгаа чи нөгөө будгаа их авахар тэгээд байгаа байхгүй. Будгаа айл болох баг аавна. Одоо тэгээд нэг удаа будчихаа татаа. Одоо ингээ хүчтэй дараад ирсэн чинь минийх яг таних шиг болсон шүү дээ. Нэг будгаа авсан будгаараа дахиж будаг авахгүйгээр ерөнхийдөө би ингээд тараагаад байгаа шүү дээ. Чи болохоор дахин будгаа дүрээд байгаа байхгүй. Би жоо хэмнэлтгүй загааргаад нөө гэшээ. За нэг ингэж будчаад нөгөөхөө тавьж хатаа. Ойролцоогоор нэг цаг орчмын дараа ингээ 3-аар ингээ хүрээд үзэхэд будаг чинь хатцсан байгаа. За минийх юм болсон. Дээдлийн будах болсон. Энийг яг дараа нөгөө хатсныхаа дараа барьж авах. Тэгээд амсрыг яг өөрөөр бас чимгэлжиж болно будахгүйгээр. За будгаа хатчих хоорондоо хоёлаа наах зураг сонгоно. За тийм. За зураг маань түрүү хэлсэн бүх төрлийн зурагтаа салфетикнууд ашиглана гэсэн. За энэ гэхэд нөгөө халаас нь явж идэг салфетик. Жижиг нөгөө pocket. Ийм салфетик байж болно энэ зурагтаа байгаа байхгүй юу? Энд зөндөө биш тий. Энэ болохоор ингээд нөгөө хэрэгэлцэн салфетикнуудаа ингээд хадгалчихж байгаа байхгүй. Дараа нь угаасаа эдгээр чинь нөгөө өөдснүүдээр хийх болно гэд. Ерөнхийдөө бол шин салфетик ашиглахад энэ бол нөгөө түгээмэл байдаг. Ширээн дээр хүмүүс гоё л олгож ашиглаад байдаг салфетикийг ашиглахыг зааж байгаа байхгүй юу? За салфетикийнхаа артлын цагаан хэсгийг ингээд хуулаад авчихна. Наа чинь бол өмнө ашигласан учраас хуулсан байгаа. Би ийм гоё Салфетик сонгосон. За тэгээд одоо чи шилнийхээ багцааг мэдчихэж байгаа. Ямар хуу цэцэг наах вэ гэд цэцгээ одоо за би энэ хэсгийг наа гэж тэгтээхэн гой тойруулаад ураад авна. За яагаад урж авч байгаа вэ гэхээр зурсан нөгөө нэг одоо энэ цэцэгний зураг маань яг зурсан зураг шиг буулгахын тулд урж авч байгаа. Хайчлаад авахаар болохоор жоох хайчны ирмэг мэдэгдээд идэв. Ингээ ураад сэмлээд авчгаар маш гоё яг. Би одоо юу яаж чадах вэ? Энэ нийлд ингээд тойруулаад салфетик бүрж болно. Тийм, тойруулаад бүрж болно. Гэхдээ бүрч байсан нэг үрчлээ ингээд жижигээр салгаж авч наваад илүү гоё болдог. Одоо чиний сонгосон зурагтай юу чи юм шүү. За. Энэ чи ийм болдог юм шүү. Тэ? Тийм. Тэгэхээр чиний хажууд хослуулаад хийгнэ шүү дээ. Яа. За тэгэхээр одоо хөөхөн ингээд 3-аараас сэмлээд нөгөө түрүү хэлсэн шүү дээ эрүүл мэндэд ашигтай гэдэг байгаа ч одоо энийг урахад хүртэл ингээд өндөрний мэдрэмж аягүй шаардна. Нарийн тэгээд стресс аягүй сайн тайлдаг. Залуучууд бол одоо хосоороо ч юм уу ганцаараа ч юм амар стресстэй дэвэл ирж бүтээл хийж болно манай дээр. Тэгэх юм бол стрессээ сайхан тайлагдаад хийсэн бүтээл аваад явна. Чинь аваа гайгүй хатчиж. Одоо ингээд гараараа ингээд будаг болохгүй тохиолдолд бол дараагийнхаа будгийг тавьж болно. Наахын тулд нэлээд сайн хатаах хэрэгтэй. Одоо энэ манай өмнө будцсан шилэн дээр хийгээд туршиж тавилаа. За тийм. Энэ болохоор ингээд бүр хатчаараа ингээд ямар ч нөгөө будаг нь нөгөө хөдлөхгүй, халцрахгүй дөнгөж буцсан юу болохоор жоохон халцрах гад будаг нь ингээд өччих гээд идэг. Тэгэхээр тэрнээс сэргийлээд хоёлаа будаж бэлэн болсон шилнүүдээр хийгээ үзчихье. За нөгөө зургаа би хаана байрлуулах гэж байгаа вэ? Танийх ямар гоё цэцэг вэ? Тийм угаасаа бүх цэцэг гоё. Тагчлаа. Юм хийхээр бүгдээрээ гоё идэг. Тэгээд өөрөө хийсэн бүтээл бүр гоё идэг. За минийх нэг иймэрхүү л болох юм шиг байна. Цэцгнүүдээ яг гоё ингэж наагаад. Тийм. За одоо хоёлаа наа. За. За чи яг нөгөө хаана наах байрлуудаа тавьж байгаа. За цавуугаа аваад. За. Цавуугаа бас нэг амар их устаа авахгүй, бага зэрэг устаа аваад нөгөө цэцгнийхээ дээрээс. Шууд уу. Шууд.
Голоос нь тал тийш нь. Голоос нь зөө. Тэгээд нөгөө цавуучин зураг руугаа уусч ороод тэгээд ерөн сайхан шингээд наалтнаа гэж байгаа. Мачи арай бөмбөс авчих. Чиний зураг минийхээс жоохон том юм. Тийм ээ нөө. Тийм. За. Тал тийш нь. Тэгээд нөгөө мэдрэмж хэрэгтэй гэдэг чи энэ дээр нэлээ хэрэг болно. Юу гэхээр энэ хараа нөгөө чанга дарахлаар урчгаар татчгаар нөгөө нэг үрчичгээд харин өстэй тэгээд энийг ингээ өндгөөрөө ингээ жоохон ингээ дараад нөгөө үрчгрүүдээ ингээ татаад өгнө. Одоо энэ дөнгөж цавууд өгсөний дараа бол нэлээ үрчгэр байна. Айл болохгүй үрчилэхгүй жигд байх тусмаа нөгөө чинь маш гоёаг зурсан юм шиг харагдана. Яг одоо над шиг энэ зүйлийг хийдэг Монголд ер нь одоо таны мэдхээр ер нь хэд орчим хүн байна вэ? За яг 5 жилийн өмнө нөгөө Декупаж хөгжүүлэгчид Монгол гээд Facebook-ийн группт яг энийг сонирхож хийж байгаа хүмүүс нэгдээд 7 гишүүнтэй байгуулжсэн тэр группийг. За 5 жилийн өмнө. Тийм. Тэгээ одоо бол 11 мянган гишүүнтэй болж байгаа. Тэгээд гишүүдийнхаа дунд 100 гаруй гишүүнтэй байхдаа бид хэд нөгөө анх дугаар үзэсгэлэнгээ яг 5 жилийн өмнө зохион байгуулжсэн. Улаанбаатар хотын музейд одоо нөгөө үзэсгэлэнгээ гаргаад яг энэ урлагийг дагнж хийж байгаа хүмүүсийнхаа. Тэгээ энэ жил 5 дахь удаагийнхаа уралдааныг 5 жилийнхаа ойг хийсэн. Харьцангуй нөгөө олон хүн мэддэг болсон. Олон хүн мэдгийнхаа хэрээр нөгөө материал одоо хэрэгцээнийхэн зүйлсүүд ч гэсэн олдцтой болсон. Анх намайг сурж байхад ч юурээс олдцгүй байлаа шүү дээ. Юу хэрэглэж яаж хийхээ мэдэхгүй. YouTube-ийн бичлэг хараад ёстой нэг 5 настай хөвчийг хийчихэл хоо ёстой гоё ичлээ гэл нөгөөдөгтэй амар баярлаад явдаг байлаа шүү. Тэгээ ер нь бол нөгөө хүн өөрөө хийсэн бүтээл угаасаа гоё харагддаг шүү дээ. Бидний 5 жилийн өмнө хийсэн юмнууд энэ урланд маань байж л идэв. Тэгээл нөгөөхөө харахаар хөөх юм одоо бодглохлоор өстэй айгу онцгүй байна гэл тэгсэн мөртлөөсөө хайж чаддгүй. Яагаад вэ гэхээр нөгөө цаг заваа зарцуулаад гэх хийцэн болохоор. Жил болгон үзэсгэлэн зохион байгуулалт. Тийм жил болгон. Энэ жил хизээ зохион байгуулалт. Одоо 19 оных бол 11 сар жил болгоны 11 сарын 10-наас одоо 30-ны хооронд Улаанбаатар хотын музейд зохион байгуулдаг. Тэгээд түрүү жилээс эхлээд хүүхдийн төрөл орж эхэлсэн. Аав ээж нь хүүхдүүдтэйгээ яг энэ зүйлийг гоё хамтраад ингэж хийвэл амар хөөрхөн санагдлаа надад. Ер нь тэгдэг одоо гэр бүл байдгүй. Байна. Одоо ч ерөнхийдөө нөгөө эцэгчүүд хүүхдүүдийнхаа хүмүүжил бүтээл сэтгэл гээд бас нэг хэсэг нь айгүй сайн анхаардаг болсон. Тим хүмүүс бол ингээ бүр хийгээд хөөрхөн урлагийн бүрийн булан гаргацсан гэр бүлүүд ч байна. За тэгээд дээрэс нөгөө яг энэгээр гэртээ суугаад хамт хийдэг юм юу гэхээр нөгөө мөнгөний савнуудаа хүмүүс айгүй гоёдаг. Манай дээр тийм нөгөө нэг одоо гэр бүлээрээ хийдэг тийм хай ивент зохион байгуулагддаг. Миний бүтээл ерөнхийдөө ингээд бүтэн дүүргэлттэй болчихлоо. Одоо ингээд дараа чи рүү орноод хийсэн өмнө би нэг энүүхэн энэ хэсэгт нэр бичмээр байв. Юу гэж бичүүлдэг вэ? Ийм нарийн штрикээр зөөлхөн дарна. Ер нь бол нөгөө урлагийн юм чинь бүх юм мэдрэмж шаардна. Зөөлөн таарад дараад нэрээ бичнэ. Гэтэ хоёлаа лаксныхаа дараа бичиж болно. Одоо нэг бол бичээд энийг хатчихээд л нэр чинь бас хатчих тий. За лактцсан тий. Лак натцсан. Ерөнхийдөө ингээд бүтээл маань болчихж байгаа. Лактаад энэ хэсэгтээ декупаж хийсэн, энэ хэсэгтээ зурсан. Энийг бол ингээд ерөөсөө бүтэн декупаж үзэлттэй декупаж. Энд ингээд би өөрийнхөө нэрийг бол найз охиныхоо нэрийг ингээд 100% handmade. Одоо би ингээд найз охиных ширээн дээр үзэгний савтай.
За энэ одоо бас манай урлагийн нэг бүтээл боллоо. Сургалт болгон дээр ийм бүтээл гардаг. Тэгээ сая одоо бэлгүүнийг жоохон хөөрөглөө шүү дээ. Одоо олон телевиз дээр ийм нэвтрүүлэг урал хийжсэн хамгийн мундаг гүйцэтгэлтэй бэлгүүнээ байлаа. Давуу тал нь урлан дээр ирж хийсэн болохоор нөгөө бүх юмнууд нь байсан учраас тэгээ 100% бүтээл нь дууслаа. Баярлалаа. Эсвэл гоё юм байна уу? Сайхан бүтээл хийхийг зааж өгсөн багштай баярлалаа. Тэгээд үзэгчтэй хэлэхэд эдгээр зүйлийг бас гэр бүлийн хүмүүстэйгээ хүүхдүүдтэйгээ за хосоороо ирээд тэгээд хамтын бүтээл хийх үнэхээр хүсэлтэй юм. Маш гайхалтай түүх үлдэх юм байна. Тэгээд багш дахин баярлалаа. Одоо та энэ урлаа одоо цааш нэг хүүхдүүдэд түгээгээр гэж хүсэж байна. За манай урланг зорж ирсэн SB-ийнх нь баярлалаа. Тэгээд жижигхэн ч гэсэн урланд маань ирээд одоо бидний юу хийдэгтэй танилцлаа. Тэгээд хажуудах нөгөө жоохон зүйлээсээ лаз жаргалыг мэдэрч амьдрах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр ер нь бол урлалаас айгүй хүмүүс тийм эерэг хандлагыг их авдаг. Тэгэхээр хүн болгон гэртээ бүтээлж байгаарай. Жижигхэн хөрх урлагийн хэсэгтэй байгаарай. За байж чадахгүй бол манайхыг зорж ирээд бас нэг өдрийг ч гэсэн ингээд өнгөрүүлээрэ. Тэгээд хэн бүхэнд бас нээлттэй шүү гэж хэлмээрээ. Тэгээд эерэг эко амьдарцгаая. За энэ бол дуртай өдөр очих дуртай газар байлаа их мэд үзэгчтэй. Ингээд студиугээ буцацгаая. Тэгэхээр дуртай өдөр хөтөлбөртэй хамтдаа амралтынхаа өдрийн нэгэн гайхамшигтай өглөөг эхлүүлсэн та бүхэндээ маш баярлалаа. Та бүхэнд одоо манай зочин оролцогчид нар маань таалагдсан гэж бол маш их найдаж байна тийм ээ. Тэглгээ хоо тэгээд өгүүлж байгаа санаа хэлэх гэж байгаа зүйлс нь за ялангуяа тэр 2 дахь хэсгийн зочны зүйлсийг өнөөдөр амралтын өдөр та бүхэндээ бас эмх цэгцийн талаар гайхалтай зүйлсийг амьдрал дээрээ хэрэгжүүлээрэй гэж хэлмээр байна. Ингээд хайртай дотныхоо хүмүүстэй амралтынхаа өдрийг мартагдашгүй сайхан өнгөрөөгөөрэй. Тэгээд хүмүүст бас хайрыг түгээгээрэй гэж хэлмээр байна. Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй үзэгчтэй. Дараагийн нэвтрүүлгээр уулзцгаая. Түр баяртай.